шийдээд байгаа юм бэ?
яриад шүү дээ. Voice ороод ирсэн байна. 오늘 장사님 너무 밝다. 오늘은 다 네오시티 보고 나는 스페셜하게야 어떤 기준들이라고 어떤 기준이잖아. 네오시티 그리고 이 하나로 발전하는 신호고 고로 그리고 이게 비디오 페스티벌 그래서 어떤 때문에 하나씩 санхүүжүүлэгч. Монголын финтек группийн одоо гүйцэтгэх захирал Наранбат. За Араминд бид нар одоо ингээм хамтран ажиллаад 7 дахь жил рүүгээ орж байна. Олон төслүүдээр бид нар амжилттай ажилласан. Тэгээд одоо Наба гэж бид нар ярьдаг. Тэгээд Наба захирал өнөөдөр өөрийнхөө төслийн талаар бас танилцуулна. За Суур захирал, Шинэ Монгол гурвын гүйцэтгэх захирал. Суур бит хоёр бас их гоё. Одоо яг Японд хоёулаа нэг сургууль төгсөн. Би Йокогамагийн улсын их сургууль төгсөн. Суур гэсэн чинь бас яг тэр сургууль төгсөн бол тараад би Симпан гэсэн үг. Ихчдөө нар тийм. Хоёулаа яг Японд яг адилхан нэг сургуулийг төгсөн хүн их сонирхолтой. Айгүй сонир харин тийм. Ийм хүмүүс байгаа. За манай цахиур бид нар арай жоохон сүртэй нэртэй хүмүүс үү? Наран гээгүүлээ үлзий дэлгэр буйн дэлгэрэл тэгслээ суурьтай улс суурьтай тэг цахиур гэж. Манай цахиур болохоор төслийн удирдагч байгаа. Одоо яг барилгын бүх одоо үйл явцыг хариуцаж төслөө удирдах байгаа. Барилгын салбарт маш олон бүтээн байгуулалтуудыг хийсэн, маш олон орон сууцны хорооллын төслийг одоо гүйцэтгсэн ийм мундаг туршлагатай залуу байгаа. За Delta Construction. Тэг уучлаарай гүд захирал шүү. За ингээ бүгдөө танилцуулга эхэлнэ. За яаж эхэлмээр вэ? Шууд эхэлчих юм уу? Шууд эхлэх үү? Тэгээд одоо ер нь ингээд энэ неосити ер нь яаж эхэлсэн гэдэг талаар ярив те. Яаж энэ төслийг нөгөө эхэлж сэдв санаачлав те. Тэгээд яагаад заавал шинэ Монгол сургуулийг энд оруулж ирсэн те. Яагаад заавал Дельтад хамтрах болчих те. Тий, энэ ч нөгөө манайх чинь одоо энэ давхар бид нар 6 давхар 5 давхарт хайп байгаа. 3 давхарт манай одоо финтек группийн офис. Тэгээ замын эсрэг талд нэг офис гэж байгаа офис. Тэгээд Сэндигийн офис чинь хажууханд урт цагаан дээр 3 дахар байшаа. Яг санхүүгийн бизнес бол аль болох юм худалдаж авахгүй түрээслэх ёстой. Гэтэ бид нар юм олон байр түрээслэх дахаар бас жилийн санхүүгийн асуудал. Одоо 3-400 сая төгрөг түрээссэн төлөөд байдаг. Тэгээ сүүлийн 3 жил бид нар нэг офис өрчих гээд газар ягаадсан олдоогүй. Тэгээд боломж олдоод бид нар тэр степ ареныг хажуутал тийм анх 4 гагаад ирсэн болсон. Тэгээд тэндээ сургуулаарай байшин бариад офсороо сайхан амьдэрчий гэж бодоод
анх эхэлсэн. Тэг яг хуу сургуультай байх хэрэгтэй юм байна, нэг дорой байх хэрэгтэй юм төлөвлөлт юу гэхээр энэ ерөөсөө манай ажилчид бид нэр Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас бидний л проблем үүсэж байгаа. Өглөө эрэхтэй хүүхдээ сургуульд өргөжих гэж бүүн проблем болж байна. Өдөр ажилласаа гарч одоо багангийн хүүхдүүдэд авч ийн, орой эрт явж ийн, бүглэрч ийн. Тэгээд энэ хотын бүглэрэлд хүүхдээ ядарч ийн, өөртөө бас ядарч байгаа нь ажлын бүтэмж нөлөөлөлт дахин стресс нөлөөлөх гэдэг. Тэгэхээр бид нар нэг юм яагаад нэг хотоос зайдуу одоо офстойгоо сургуультайгаа байж болохгүй юм бэ гэдэг зүйл одоо яригдсан. Тэгэл нодлонгийн үдийгээс хуулаад суур захиралтайгаа галаа авчтайгаа яриад ингээл одоо бид нар чаднаа гэж ирсэн. Тэгээд төслийн одоо би танилцуулах энэ айгүй их өөрчлөгдсөн төслүүд маань. Тэгээд сүүлийн байдлаар бол нэлээд бас давгүй болчлоо гэж бодож байгаа. Тэгээд нөгөө сургуулийг барьж төрүүлж бариад дараа нь отхон ашиглалтанд орно гэдэг зүйлийг. Тэгээд дээр нь нөгөө төслийг санааж байгаа бид хэд чинь бас Шинэ Монголын төгсөгчдөр би 2003 онд төгссөн. Манай суур 2002 оны анхны төгсөгч. Тэгээд их тийм гоё зүйлээ санаачлаад явахаар ажлууд их сайн бүтдээ юм байна. Дээр нь бас номын ах. За ингээ гурвалчлаа. Чи аль сургууль уу? Тийм. Тэгээд маш олон Монголын шилдэг компаниудтай хамтарч, зөвлөх үйлчлэгчнүүдтэй хамтарч явж байгаа учраас их л дажгүй гоё л байгаа. Тэгээд нэлээд сонирхол татхуйц танилцуулга хийн гэж ингэж бодож байгаа. Өмнө битээш нөх хөрөнгө оруулалтын танилцуулга хийгээ бодсон. Одоо бол яг ийм олон нийтэд нээлттэйгээр яг бид нар яг юу бариад байгаа, юу төлөвлөж байгаагаа танилцуулнаа. Тийм. Би чинь нөгөө тэр нэг рил хийгээд анхных нь хөрөнгө оруулалтыг оруулчаад манай харилцагчны хөрөнгө оруулсан болохоор тайлангаа тавьж байгаа гэж бодоод очиод нөө рил хийсэн. Тэгээд рилээ бас тэгэж олон хүмүүс төрнө гэж бодоагүй байхгүй юу? Өөрөө шоконд орсон баг. Баг. Тэгээ манайх руу чи ингээ андуурж уцтаад байр авъя гэх бид нар уг нь бон нөгөө давуу эрхийн хувьцаа нөгөө гаргаж нөгөө хөрөнгө оруулалт босгож байгаа хүмүүс чи сүултээ бүр тэгээ эн чин маш олон хүмүүс сонирхож байна. Тэгээд энд нь бид нар бас те нөгөө таймтай ингэж гоё тайлбар те танилцуулга хийхгүй бол ингэж олон хүмүүсийн бас сонирхлыг нөгөө харгалзаж үзэж те өнөөдрийн лайвыг хийхээр шийдсэн. А тэгээ энэ лайвыг бас хийх нэг том шалтгаан суур захирлахгүй те Шинэ Монгол 3. Тэгээ Шинэ Монгол 3 дээр ингээд мэдээж яг олон газар л урилга ирж ирсэн баг те танаа сургуулийг байгуулъя гэдэг. Тэгэхээр яагаад заавал та нарын Neo City буюу энэ Монголын финтек групптэй хамтран ажиллах болов? За нэг сургуулийн төгсөгчд юм байна. Яалтчгүй бас тэр ихтгэл төрүүлэх нөгөө хамтарч ажиллах нь хэн байх вэ гэдэг аюул чухал. Яалтчгүй манай төгсөгчд энд өнөөдөр бол наба ганцаараа байгаа ч гэсэн наба захирал байгаа. Энэний ард бас манай төгсөгч дөрөв төгсөгч байгаа байхгүй юу? Гол ажлын нугалдаг. Энэ хэд маань зүгээр ингээд хамтарч ажиллая гэх биш тэр доторх агуулга концепц нь айгүй их таалагдаад. Яалтчгүй нөгөө бид нар одоо хотод амьдарч байгаа Улаанбаатар хотод амьдарч байгаа бидний хувьд болохоор хүүхдүүдийг нөгөө ингээд яг холоос ирүүлээд байгаа тийм Шинэ Монгол 1-р сургууль дээр бол жишээлбэл маш олон хүүхдүүд холоос сургуульд ирдэг байхгүй. Тэгээ тэрэн дээр хүүхдүүдийн тэр нойрны асуудал тэгэл ингээд одоо хөгжүүлэх цаг энэ төр ингээд байхгүй дандаа нэг юм төгжээн дотор амьдардаг хүүхдүүд. Тэгэхэд энд бол нөгөө цэвэр агаарт тийм ийм сайхан яг хотхныхаа хажууд аюулгүй сургууль байгуулад за тэгээ сургууль бол нөгөө соёлын бүх соёлыг түгээгч байгууллага бас байж болдог. Тэгээ миний зүгээр хувийн мөрөөдөл болохоор би өөрөө нөгөө боловсролоор бас явсны хувьд бол яалтчгүй нэг тийм юу агаад байгаа байхгүй. Сургуулаар дамжуулаад тэр хотхныг өөрчлөх те одоо бид нар нэг community бий болоод дээ шүү дээ жижиг нийгэм. Өдөр тутамд бид нар ингээл цөөхөн асуудал, хогны асуудал гэл маш олон асуудал дээр ингээд нэг юм стресстэй л яваад идэг. Тэр асуудлыг ингээ бүгднгээ байхгүй болгоч боломжтой юм шиг харагдсан. Тэгээд тэр бол ингээ сургууль яг тэнд нэг юм цөмөн болж байгаа боломжтой гэж хараад бид нар энэ дээр за одоо тэгээд ерөнхий мөрөөдлөө одоо ойлголцчихлаа. Одоо яаж детальны ярих вэ гэл нэлээд олон хоорондоо ярилцчаад одоо л нэг яг бүр хэлбэрээ олоод бол. Дээр үед чинь бид нэг байрантаа ингээ сургуулийнхантай хамт амьдардаг гэсэн тий. Ангийнхантайгаа сургуулийнхантай нэг байр найзтай гарч тоглодог, бие биенийхээ орж гардаг. Тийм зүйл одоо ерөөсөй байх болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр нэг хотхон тэр том хотхон тий дундаа сургуультай гэдэг тэнд нэг хөөхөн одоо нэг монголчуудад дутагтаад байгаа юм биш үү? Хүүхд болгон өрөөндөө ороод компьютер тоглодог болчихоо тий. Ерөөсөө харилцаа байхгүй болсон тий. Тэгэхээр энийг хотхонд ингээ найзууд нөхдөд болно гэсэн үг шүү дээ. Community тий. Ээж аав тэрнгүүрээ бас найзлна. Нэгийдээ хүүхдээ үлдээ чинь тий. Тий. Хүүхдээ авчаарай гэж. Тэр яг нэг хэд тоног нэгийдээ үлдээчдэг тий. Тэгээд нөгөө аль гой хоол хийдэг найзынхаа гэрт орох дуртай тий.
хоол буудчаараа гэж хэлнэ шүү дээ. Манай хүүхдийг авчираа. Гэхдээ нэрээ тий энэ одоо байхгүй болчиход байгаа байхгүй юу тий. Тий. Захиур захирал болохоор бараг өөрөө би энэ барилгын чинь ажил. Эхлээд нэг хідэн блок дээр нь орж иргэснээр сүүлд нь бүр төслөөр нь хариуцъя гэдэг өөрөө. Түрүү жилийн 9 сард Наба захирал над руу холбогдоод манайхын төслийг хийж байна. Үний санал өгөөч гэдэг одоо гүйцэтгэгчээр орооч гэж санал тавьсан. За тэгээд тэр болохоор нэг одоо анх 8 блок байсан. Тэр 8 блокийн 2-ыг хийгээд өгөөч гэдэг. Тэгээд бид хэд бүр тухайн үед үний саналаа хүртэл өгж жагаад тэгээд ерөөхдөө би ингээд бодож жагаад энэ төслийн концепц надад айгу таалагдсан л да. Ингээд шинэ Монгол сургуультай ийм цэцэрлэгтэй, хоёр цэцэрлэгтэй том Орос улсны хороолт төсөл. Тэгээд энэ таалагдаад бас тэгээд энэ төсөл одоо ерөнхийдөө нөгөө фейлдэхгүй гэдэгт нь бол би бүрэн итгэсэн л дээ. Шинэ Монгол 3 сургууль хажуудаа ирэх юм байна. За тэгээд энэ санхүүгийн Монголын финтек групп гэдэг санхүүгийн компани энэ төслийг санаачилж байгаа юм чинь санхүүжил тал дээрээ саадгүй байх. Тэгээд фейлдэхгүй байх гэдэг талаас нь бас айгүй их бодоод ерөөсөө хамтрил да би танай төслийг удирдаад тэгээд надад туршлага байна. Манайх Delta Construction компани ч одоо гүйцэн байгуулагдаад 23 жил болж байна шүү дээ. Би одоо чинь гүйцэтгэх захирлыгээр 18 жил болж байна. Зөндөө олон хотгон хороол барьсан надад туршлага байна. Хамтарч энэ төсөл рүү ч орё. Би барилга талынх нь ажлыг удирдаад өгье гэдэг өөрөө саналтай байд. Тэгээд Наба захирал маань зөвшөөрөөд тэгээд ерөнхийдөө багт нэгтэж орсон. Тэгээ миний цайд нөгөө би очиж нэг үзсэн шүү дээ сая анзаарсан зүйл юу гэхээр та нар нөгөө мөнгөний проблемгүй байраа барьж байгаа болохоор их хурд нь л явах шиг байлээ тий. Санхүүжилтээр асуудалгүй. Сая энэ хаврын барилга ухсралтай ажиллахаар 2 сарын 10-наас эхэлсэн. Бид одоо Орос улсны блокуудаа газар шуурны ажлыг хийгээд суурийг хийгээд зөөрийн давхраа зүтгчлээ. Одоо 1-р давхар дээр явж байна. Сургууль болохоор Б блок нь болохоор одоо 2-р давхар руу орж байна. А, С блокууд нь суураа өнөөдөр зүтгаад дуусж байна. Ажил бол хурдтай яг төлөвлөгөө графикийн дагуу. Та нар суулж яваад байлээ шүү. Жохон ахид. Ер нь бол 2-3 хоногийн төрүүлж явж байгаа бүр тааш. Тийм байлээ тий. Очсон чинь тийм байна. За тэгэхээр өнөөдөр энэ лайваар бүгдөөрэнд нь нөгөө яг дэлгэрэнгүй мэдээлэл нь би ч одоо модератор хэмжээнд комментаас унших хэрэгтэй биш үү мартаад байгаа байхгүй. Комментыг уншиж хагаад яг ингээд хариултуудыг яг авах болно. За тэгээд төслөө ямар ч хэсэн танилцуулга Наба захирлаар, Наранбат захирлаар нөө сизигийн концепт яг одоо бид нэг ингээд гоё концепттай гэдээ яриад байгаа юм те. Яг тэрнийхээ одоо талаар Наранбат захирал одоо дэлгэрэнгүй та бүгдэд танилцуулга хийх болно. За дэлгэц рүү ич яах вэ? За. Хэдэн үзэж байна? 1000 хүн үзэж байна. За, түрүү гарцсан байсан тий. За. За энд над нэг хүн туслах уу? Дөкөө. Энэ мань яач вэ? Энэ дээр гараад байгаа мөртлөөс ийшээ гарахгүй нэ за да. Энараа. Лайв учраас техникийн жоохон гацаанууд үүсэж байна. Та болно юм те. За хоёлаа чи Йокамагийнхад бах ярих гэж байна. Тэг яг үнэ. Бид нар шоурумынхаа барилгыг бол бүрэн дуусгаад ашиглалтанд оруулсан одоо. Тий хүсэж байгаа хүмүүс очиж үзэж байна. Тий. Энэ 7 хоногийн сүүл эх 7 хоногийн ихээр шоурумээр очиж манай загварын байрыг үзэж болохоор болсон байгаа. Тий. За тэрийг хэлж. За. За. Лайв үзэж байгаа бол ирээдүйд үзэх хүмүүстэй. Минь төргий би Наранбат байна. Тэгээд Neosity төслөө танилцуулга хийя. За бид нар ер нь ямар хүмүүс вэ гэхээр Монголын финтек групп 2016 оноос хойш бизнес хийж байгаа. Албан ёсоор 2021 онд бид нар Монголын финтек групп гэдэг хаалттай компанийг хувьцаат компанитай үүсгэн байгуулагдсан. Манай үлзэн эрхч биднэрт анх одоо 231
52 хувьцаа эзэмшээс 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг биднэрт босгож өгч ийм туршлагатай. Манай тузын дарга мөхтрийн цолмон тузын гишүүн Эрдэнэ, за Жим Дойр, Бэлгүүн, би гэдэг ийм хүмүүс байдаг. Бид дөрвөлээ сангийн амны одоо ажиллаж байсан ийм туршлагатай хүмүүс. Эрдэнэ өвтөр 10 жилээс хойш одоо нэг яг Шинэ Монгол сургуулийн төгсөж байгаа. За манайх нийтдээ энэ оны эцсийн байдлаар 110.6 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болсон ийм компани. За бидний голдох хүмүүсийн мэддэг хоёр төсөл гэх юм бол HiPay Sendly гэдэг ийм санхүүгийн технологийн ийм аппликейшн байдаг. За HiPay бол Монголоос одоо 700 мянган хэрэгжтэй болсон төлбөр тооцооны аппликейшн. Аялагч ганхуу ах эрхлэл амтнаар хүмүүс их сайн мэддэг. Нөгөө хятадд одоо ажилладаг ийм аппликейшн байгаа. Alipay-ийн түнш бид нар хятадын хамгийн том хоёр платформ болох Alipay болон WeChat-ийн одоо түнш байгаа. За Sendly бол Монголын хамгийн анхны одоо мөнгөн гуйвуулгын олон улсын ийм аппликейшн. Бид нар анх 2020 оны 5 сард Америкийн нэгдсэн улсаас Монгол руу одоо мөнгөн гуйвуулга хийлгэж эхэлж исэн ийм түүхтэй. За Sendly маань 2022 оны 9-р сард бол Монголын хөрөнгөний бирж дээр анх IPO хийж гарсан. За мөн манай Үлзээр Үлзэн&Co компани, за Rhinus Investment гэдэг компаниуд манай Underwriter-аар ажиллаж бид нар олон нийтийн компани болсон. За одоогийн байдлаар 34.5 тэрбум төгрөгийн өөрийн өрөнгөтэй, нийт хөрөнгө нь 100.2 тэрбумд болж өссөн ийм компани байгаа. За мөн бид нар Улаанбаатарчуудын сайн мэддэг Улаанбаатар марафоныг бид нар сүүлийн 3 жил нийслэлийн засаг дарганы хамгийн газартай хамтран зохион байгуулсан ийм туршлагатай. Тэгээд энэ жил бас 5 сарын 24-ний өдөр Улаанбаатар марафон 2025-ыг бид нар зохион байгуулахаар ажиллаж байна. За одоо ингээд Neos-ийг танилцуулна. Бид нар тэгэхээр Sendly гэдгийг үүсгэн байгуулж юм байна. HiPay-ийг үүсгэн байгуулж юм байна. Улаанбаатар марафоныг одоо зохион байгуулдаг ийм компани юм байна. Одоо манай дахиад нэг том төсөл Neos-ийг. За Neos-ийг санаачсан бол түрүү бас үзэгч суугаад тайлбарлаа. Бид нэр өөрсдийнхөө проблемыг ажилчдын проблемыг шийдэх тул энэ төслийн анхны концепцийг гаргаад тоогоор нь өсгөж хөгжүүлээд явж байгаа. За манай хэлтний үеж манай Monthly Fintech Group-ийн офис цэцэг бидний одоо арын бүх операшн хийдэг гэсэн үг. За манай Томо одоо манай төсөл бас ийм лидтэй холбоотой ногоон төслийг ингэж харилцаж байгаа. Манай баясаа архитектор үүрэгтэй. Бас манай энэ төслийн одоо хамаг архитектор дизайны концепцээр ажиллаж байгаа. Ийм Шинэ Монгол сургуулийн 2003 оны 2 дахь төгсөлт 4 залуу байна. Нэг анги, манай суур, манай дээдлийн анги. За бид нар төслийн зурцлыг боловсруулагчаар Intellect Tower гэдэг компаниар хийлгсэн. За Intellect Tower гэдэг компани бол Хурд группийн одоо 30 жилийн туршлагатай энэ бүх зургийг нь зурдаг. Бидний сайн мэдхээр Хүннүү 22 ээж гин, за Нарны орол ээж гин, Актай мотхон, Цэнгэлдэх хотхон ийм артын зурцлыг хийдэг. Ийм компаниг бид нэр одоо очиж түншлээд гуугаа за бидэнд ийм туршлагаасаа ууцаж гой зураг зурж өгөөч гэсэн. За дараагийн компани бол Anagram. Anagram болохоор манай ганзаа болохоор Rio Tinto-гийн одоо энэ паркийн төсөл дээр ажилласан ийм туршлагатай. Тэгээд Anagram манай бас энэ концепцийг хийж ингэж өгч байгаа. Бити яараа. За дараа нь interior design дээр болохоор Tom Think гэдэг ийм компани ажиллаж байгаа. За мөн Void бас манайтай хамтран ингэж ажиллаж байна. За төслийн баг одоо захиур захирал харагдаж байна. За манай бэлгүүн хөрөнгө оруулалт хариуцсан захирал. За мөнхтөл манай арт директор, Монгол улсын 1 номерын дизайнер ийм залуу байна. За манай Томо Баясаа инх наран гэдэг ийм төслийн баг бол одоо Монголын Fintech Group-ээс олон гаднаас урагдаад бид нар яг төсөл дээр ажиллаж байна. За төсөл хаана байршиж байгаа вэ гэвэл Step Arena-гаас байгалийн зүгээр зүүн уушаа боолгоога нэг амдаа 3 км байршиж байгаа. Цэвэр агаартай, харуу цайтай хамгийн гоё одоо ийм локейшн. За хажуудаа бол одоо Мөсөн ордон Step Arena байгаа. За энэ дээр бид нар анх 8.7 газар дээр Шинэ Монгол сургуулийнхаа одоо төлөвлөлтийг хийгээд суурийн нодлонгийн 11 сард бид нар зутгаж эхэлсэн. За бидний анхны төлөвлөлт бол 16 давхартай 12 ийм блок байшин бид нар 8.7 газар дээр төлөвлөсөн. За үүнийхээ дагуу бид нар 9-р сарын 24-ний өдөр Шинэ Монгол сургуультайгаа харилцаа ажиллана санамж хүчгээ
байгуулад газар шорооныхаа ажлыг өнгөрсөн намар бид нар одоо нээлттэй хийж эхэлсэн. За үүний дагуу бид нар 10 дугаар сард нь Яармаг нисхийн орчмын 1209 хүний төвөртэйгээр бид нар нэлээд том судалгааг хийсэн байж байгаа. Тэгээд судалгаан дээр энд харагдж байгаагаар бол та байр сонгоход худалдаа авахд тань юу чухал вэ гэдгийг сонгосон. За 1 номерт ногоон байгууламж, за 2-т үн өртөг, 3-т машин зогсоол, 4-т цэцэрлэгтэй байх, 5-т сургуультай байх гэдэг. Ажилтайгаа ойрт байх гэдэг бол бүр нэлээд доошоо ингээд 9-т ингээд орсон ингээд явж байгаа. Тэгээ бид нар энэний дагуу ямар дүгнэлт хийсэн бэ гэхээр Улаанбаатарчууд, монголчууд ногоон байгууламж хүсэж байгаа юм байна. Ийм арай жоохонтой зайдууд харахгүй ийм сэрэг хотхон ороод хүсэж байгаа юм гэдэг дүгнэлтийг бид нар судалгаанаас авсан. За үүний дагуу бид нар нэмж газраа тэлж 2 газар нэмж худалдаж аваад одоо энэ яг өнөөдрийн байгаа батлагдсан одоо сүүлийн манай зураг төсөл. За бид нар та бүхэн харж байгаа бол 10 давхар болгоод бууруулсан. Нэгэсэндээ 16 давхар байсныг бид нар 10 давхар болгоод бууруулсан. За мөн голдоо бид нар маш том ногоон байгууламж хийж өгч байгаа. Хойдлын том газрын голд 1.6 га ногоон байгууламжтай. Энэний голд 1.2 га ногоон байгууламжтай бид нар хийж гисэн. Энэ жилийн үед гэх юм бол бид нар шинэ Монгол сургуулийн эхний хэсэг, за мөн энэ уртлын 4 блок буюу 400 айлыг бид нар ажилтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. За та бүхэн харж байгаа бол юм нам давхартай илүү тийм сэрэг төлөлтийг бид нар хийсэн байгаа. За манай анаграмын ганцаагийн хийжсэн төлөвтөөр бол юм Infinity гэж голдоо юм ногоон байгууламжийг хийжсэн. Нэг осондоо ингээд эндээс шууд гарчихгүй тойроод алхах боломжийг бүрдүүлсэн төлөвлөлт байж байгаа. За мөн дугуун болон нөгөө хүүхдээ түрэх юм болцоотой төлөвлөлтийг хийжснөөрөө манай давуу тал байгаа. За Neon City-гийн бас барилгын гадна талын харагдах байдал бол бид нар илүү ийм одоо futuristic шинэ үеийн орчин үеийг тэр Neon City гэж нэгсэн нэр нь өөрөө бас их тийм new шинэ хот. Гэхдээ Neon гэхээр арай нэг ийм орчин үеийг одоо ийм ирээдүүлэг юм гэсэн утгатай. За өрөөний зохион байгуулалтууд руу орж ирж байна. Бид нар судалгаа хийж бас үзсэн. Манай хотхны орчин суугчид нэг өрөө байрыг маш бага сонирхож байна. 2-3 өрөө байрыг их сонирхож байна. 4 өрөө байрыг бага сонирхож байна гэсэн судалгаа гарч ирсэн. За мөн залуу гэр бүлүүдэд зориулаад бид нар 79 квадратаас доошоогоо зохион байгуулалттай, 45 квадраттай, 72 квадраттай, 69, 79 квадраттай гэж байгаа. За 72 квадраттай 3 өрөөний хувьд гэх юм бол галзуухан тусдаа хийж гиснээр их тийм зөв төлөвлөлттэй. Мөн 69 квадраттай 3 өрөөний галзуухан тусдаа ингээд хийгдээд өгсөн ийм төлөвлөлттэй байгаа. За дээд давхар дээрээ бид нар 2 хан айлыг бид нар 11 давхар дээрээ дуплекстэй ингэж болгож өгсөн. За манай Tom Tick-ийн Тамирагийн хийж өгсөн загвар дизайн интерьер. За интерьерийн хувьд гэх юм бол бид нар илүү ийм минималист. За тэгээд ийм одоо Японы жишгийн дагуу ийм энгийн зөөлөн өнгөтэй даруухан гэсэн ийм интерьер дизайныг хийсэн байгаа. За энэ ингээд харагдаж байна. За төслийн байршилтаар бид нар сургуулиас гадна нэг том бүтээн байгуулалтыг бас эхлүүлж байгаа. Тэрний юу вэ гэхээр Степ аренагаас халддаг замаас манай хотхон хүртэл 4 игнэ автозамыг 1.3 км автозамыг бид 4 сарын 20-оос эхлээд 7 сарын 1-нд дуусна гэсэн зорилготойгоор бид нар ажиллаж байна. Бид нар нийслэлийн стратегийн тамгын газарт бид нар хүсэлтээ өгсөн нь бидний замыг өөртөө бариад улсад үнгүй өгье. Тэртээ тэргүй бид нар төс хэрэгжүүлж байгаа цэцмалаасаа 100 м-ийн зайтай байсан ч гэсэн хүн шорон замаар орохгүй. Тэгээ замаа бид нар нэлээд гоё тавьчих гэсэн юм бодолтой. За манай энэ яг хажуугаар Дэлхийн банкны 11 км 6 игнэтэй 20 сая долларын төсөвтэй ийм зам тавигдахаар төлөвлөгдсөн. За үүнийг бол нийслэл өнгөрсөн онд бас зарлалцсан. Энэ замыг ажлыг эхлүүлнэ гэд зарлалцсан байгаа. За та бүхэн харах юм бол энэ зурган дээр харагдана бид нар голдоо ногоон байгууламжтай 4 игнэ замтай хажуудаа явган үний болон дугуун замтайгаар хийхээр ингэж төлөвлөж байгаа. Тэгээ энэс бид нэр замаа төрүүлж тавьдаг жишг юу вэ гэхээр та бүхэн санаж байгаа бол Japan Town. Анх Japan Town баригдаагүй байж байхдаа 4 игнэ хачин гоё зам тавьчихсан. Тэгээ яагаад энд ингэ мэдвүү газар зам тавьчих юм болоо гэж бид нар гайхажсэн бол төрүүлээ дид үт замаа тавьж яаж дараа нь орон сууцаа хийдэг гэдгийг Japan Town гэдэг энэ Сургууль Монгол гэдэг компани бид нар заагаад өгсөн. Тэгэхээр бид нар хэдийгээр
одоогоор дэд үтсэнд хөгжөөгөө барилгаж байгаа газар байгаа боловч замаа төрүүлж тавиад энэ хажуугаа байгаа трасс бол нөгөө дэлхийн банкны 6 инэ ийм зам орж ирж байгаа. За мөн энэ бүс нутаг дээр бидэнд өгсөн мэдээлэлээр олон нийт зарласан за хотын дарга Нямбатарын өгж байгаа мэдээллээр болон дахиад нэг рис хийгдсэн байсан. Энэ хавьд трами стейшн эцсийн зохицол баригдана. Нөгөө стейшн гэх юм бол юун дээр Тэмээтэй өшөө 120 дээр хийгднэ гэсэн ийм төлөв байгаа юм байна лээ. Зүгээр чухам хэдэн онд орох нь бол бид мэдэхгүй. За бид хамтын ажиллагаа тийм community төслийг хийж байгаа. За нэг номерт бол манай хамгийн том давуу тал түнш бол одоо Шинэ Монгол сургууль. За мөн бид нэр мөнх эрдэнэ захиралтай Yokomini Монгол гэж одоо Японы франчайз цэцэрлэгтэй бид нар хамтран ажиллаж энэ оны намар гэхэд цэцэрлэгийг нээхээр болсон. За Бяцхан Монгол цэцэрлэгийг бол бид нар асуур захирал дээр юу гэж ярьж байгаа гэхээр эх оны намар гэхэд 26 онд аштанд оруулах гэсэн юм төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгэхээр бид бол анханасаа сургуультай цэцэрлэгтэй үйлчлэгээтэй байхын төлөө явж байгаа. За зарим айлууд бол бид нар бас одоо үйлчлэгнийхээ талбай хямдралтай үнээр санал болгож нөгөө хотхондоо зориулагдсан зүйлсийг бид нар өөрөх гэдэг. Тэгээ ялангуяа бид нар хүүхдийн эмнэлгүүдтэй одоо самтын ажиллагааг бас судалж хайж байгаа. Хэдийгээр манайхтай ойрхон нөгөө шинэ ихнэлхэс буюу 300 ортой эмнэлэг байгаа ч гэсэн бас нэг хотхоныхоо доороо хүүхдийн эмнэлэг байх нь оновчтой гэдээ бид нар тэр зинк болон 7 одоо гэдэг юм уу 4 4 эмнэлгүүдийг бид нар урьж анханасаа төлөлтийг хийж оруулах гэсэн ийм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. За энэ хот төлөлтийн чиг хандлага ямар байна вэ гэдэг энэ Японы энэ Kashiwa no Navi гэдэг ийм одоо байгууллагаас гаргасан концепц байгаа. Ер нь орчин үед дэлхийн нийтээр 3 том зүйлээр төвлөрж байгаа юм байна. За ухаалаг байх хэвээр. Хот бол ерөөсөө смарт буюу дижитал ухаалаг байх хэвээр. За зөв төлөвлөлттэй байх хэвээр, оновчтой төлөвлөлттэй байх хэвээр. За гурав дахь хамгийн том зүйл чинээр оржны юу гэхээр livable community буюу тэнд орчин суугчид хоорондоо харилцдаг байх хэвээр гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Жишээлбэл тэнд бүх насныхан зориулсан одоо уулан далхдаг клуб байж болдго юм байна. За клуб хаус байх хэвээр гэдэг юм байна. За тэгээд одоо тийм цэцэг тарьдаг клуб ажиллаад айлын ээж нар охтууд нь цэцгээ тариад гаднаа модоо тарьдаг, бүжгэнд явдаг, хамтдаа одоо спортоор хичээлдэг. Тэр зүйл бол одоо дэлхийн нийтээр нэлээд хүчтэй тавигдаад байгаа юм байна. Тэгээ бид нар бол түрүүн бас суур захирал ярьсан нөгөө манай хүүхэд тийм ангийн хүүхэд нь манай хажуугийн айл юм уу дээд доол айл байхаар би соёлтой амьдрахыг хичээдэг болно. Энэ нөгөө нэг одоо livable community үүсгэж байгаа. Би шүн одоо хөгжим чарлуулаа те надад хамаатай ингэхгүй. Би гадаа тамигттаад дураараа хаяад авахгүй, шүлсээ хаяад авахгүй. Ягаад гэвэл тэнд чинь хүүхдүүд чинь хүүхдийн чинь найзууд хамт амьдарч байгаа учраас гэдэг. Тэгэхээр бид нар бол энэ сургуулаараа дамжуулаад энэ livable community гэдэг нэлээд хүчтэй гаргаж ирэн давхар бид бас энэ чиглэл нэлээд анхаарахаар төлөвлөж байгаа. За манай отхны бид нар Монголд анх удаа нэг том зүйлийг нэвтрүүлж байгаа. За энэ юу вэ гэх юм бол энэ ERV агаар сэлэлтэн төхөөрөмж гэдэг. Манай айлууд бүх айлууд балконтой бүх айлуудын балкондор бид нар цэвэр агаарыг гаднаас сорж оруулж ирж яадаг. Дотроос бохоор агаарыг гаргаж идэг юм төхөөрөмжийг бид нар одоо суйрлуулахаар болсон. Манай асуудал юу гэхээр бид нар нөгөө цонхоо онгол очихоор утаа орж ирээд байдаг. Гэр дотор хүссэн үсэг хоол ихээр байдаг юм олон хүн байхаар хүчил төрөгч багасдаг. Тэгээд толгоо өвддөг. Онгол очихоор дулаанаа алддаг. Гаднаас утаатай агаар орж ирдэг. Эсвэл гаднаас хүүтэй агаар орж ирдэг. Шүн цонхоо онголоод орчихоор өглөө хоолоо өвдсөн байдаг. Тэгэхээр энэ төхөөрөмж өөрөө байснараа энэ асуудлыг шийднэ. Нэгдсэн том төслүүдээр бол нэгдсэн сорох өгөх хоолоо вентиляцийн систем байгаад байгаа. Гэхдээ тэр өөрөө нөгөө өртөг өндөртэй учраас нэг айлын сөөхийн оногт зардал их болчдөг. Манай энэ анхны шийдэл нь юу вэ гэхээр индивидуал буюу айл болгоно нэг нэгээр нь бид нар байршуулчихна. Тэгэхээр тэр айл 15 минут ажиллаулаад 45 минут унтраадаг тохиргоог нь өөрөө тохируулж болно. Дээр нь энэ өөрөө агаар шүүгч PM 2.5 шүүгчтэй фильтртэй фильтрийн 6 сар тутам солино. За тэгээ манайх энэ Hot Top гэдэг одоо брэндтэй хамтраад сөөхтөр энэ нэт сур үүсгээ хийчихээр бид нар ажиллаулна. За Монголд анх удаа иргэжж байгаа. Тэгээд Хятадын нэг номерын Hot Top гэдэг компанийнхыг бид нар оруулж ирсэн. Зааваас дараагийн брендийг нь бас бид нар зэрэгцүүлж оруулж ирж дурсч үзэх гэсэн ийм боломжтой байгаа. За энэ манай шоурум дээр хийгдсэн байгаа байдал. Балкон дээр ийм төхөөрөмж суйрлуулагдана. Гадагшаага хоёр хоолой гарч ирнэ. Энэ үзүүрийн хар юу вэ гэхээр халагч.
Монгол зориулаад бид нар халаачтайгаа удирцсан. Тэгэхээр өвлийн үлдэрт гадаа хасах 25 хасах 30 байхад энийг ажилуулчихаар гаднаас хүүтэй агаар ороод ирж дааруулад ажиллахгүй. Тэгэхээр энэ нөгөө температура мэдрэг тохиргоотой. Тэгээд халаагчтай үедээ өвлийн үлдэрт бол жоохон цахилгааны зардал нэмэгдэн. Тэгээд хэр их ажилуулснаар өрхүүд өөр дээрээ төлбөрөдлөд явна гэсэн үг. За дараагийн нэг бас Монголд анх удаа бид нар орон сууцсан дээр төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ бол айл болгоны индивидуал дулааны тоолвор. Тий. Одоо төсөл нь манайх одоо ихэнхдээ унтраачуд идэв шүү дээ. Гэтэ квадрат метрээр төлдөг. Төлнө. За дараа нь монголчуудаа нэг сул тал байгаа бидрээд бийцсэн тэгдэг. Пара нэмэх 8 дээр тавьчаад тэгэнгүүтээ цонхон голгочдөг. Тий. Тэгээд дулаанаа алдаад байдаг. Зарим айл нь бол одоо пара 4 5 дээр тавиад цонхоо хаагаад дулааныг хэмнэж байгаа. Тэгвэл аль аль нь адилхан төлбөр төлнө. Та сайн хэмнэгч байснараа та бага төлбөр төлөөд таныг одоо сайшаахгүй. Би хариуцлагагүй муу нөхөр байснараа надад одоо торгуул байхгүй. Энтэй болчоор яах вэ гэхээр айлууд яг нөгөө Япон шиг, Европ шиг пара 4 5 дээр тавиад подолктой би жоохон цамцтаа суучуулна. Хөдөө гадаа амралтын өдөр юм уу 7 хоног гадагш явах юм бол паруудаа бүгдийг багасгачихна. Тэгснээрээ баг төлдөг болно. Тэгэхээр Улаанбаатар очиод эрчим хүч дулааны хомсдолтой болоод байна. Тэгэхээр бодиттойгоор хэрэгэлдэг юм болно. Угсармал дээр үеийн босоо шугамуудтай айлуудаар энийг шинээр тавьж болохгүй. Шинэ төслүүд дээр бол их тохиромжтой. Бид нар ультрасоник компанитай хамтраад энийг одоо 400 айл дээр бүгдээрэнд нь тавих юм төлөвлөгөөтэй байгаа. Үн нэг сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ одоо бид нар шинэ хэрэглээ бий болгохын тулд энийг хийхүүсээр аргагүй. Эрчим хүчний яам дулааны дээр холбогдох одоо мэрэгчлэнүүд бол маш зөв шүү. Наадхаа та нар нэг жишиг болгоод нэг анхны төсөл болгооч гэж одоо хэлж байгаа. Энэ бол биднэрт нөгөө зөв соёлтой амьдрахын болцоог бүрдүүлнэ. За дараагийн зүйл бас Монголд анхных. Гэхдээ нэг цоднонгосын төс хийх байгаа сураг байсан. Энэ юу вэ гэхээр байшингийнхын дээгүүр бид нар солар панелууд тавьчихна. Дотроо бид нар 40 кВт-ийн за 20 кВт-ийн 2 battery storage тавьчихна. Давхар бид нар hybrid inverter тавьчихна. Ингэснээрээ энэ 40 кВт-ийн battery storage өдөртөө нараар цэнэглэгдэнэ. Шөндөө хөнгөлөлттэй үнээр өөрийгөө цэнэглэчихнэ. Бусад үедээ батарейгаар ажиллана. Батарейгаар бид нар 2 лифтийг болон шатны хонгол гадна гэрэлтүүлгийг бид нар 100% батарейгаар шийдчихье. Ингэснээр тог тасарсан үед лифт ажиллана. Тэр орц гарц гэрэлтэй байна гэсэн үг. Магадгүй энэ өвд бол одоо нэлээ их тог тасарлаа. Манай айгүй олон найзууд 23 давхарлуу өгсөж гарсан. Тэгээд зарим нэг сайн төслүүд бол нөгөө хажуудаа дизель генератортайнууд нь болохоор зөвхөн лифтээ ингээ явуулаад идэм байлээ. Тэгэхээр одоо бие муутай хүн, жирэмсэн хүн, хөгшин настай хүмүүс амьдардаг байхад ямар нэгэн байдлаар лифт тасрахгүй бид нар явах юм болцоог ингэж бүрдүүл сэргээрт эрчим хүчний чиглэлд ингэж ажиллаж байгаа. За манай смарт тоноглолт дээр бол энэ Гэртүү гэдэг компани бид нар дээр хамтран ажиллаж байгаа. Тэгээ та бүхэн мэдэх бол энэ цэнгэлт болон бусад одоо жоохон үнэтэй сайн төслүүд дээр энэ тоноглолтууд бий болсон. Тэгээ гэр дотор таблеттэй бид нар өөртөө зориулаад Hype дотор бас дахиад Neosity аппликейшн хийчихнэ. За юу гэх юм бол орчин суугчнаар гар утасны аппликейшн, машины дугаар таних систем, домофон систем, за сахилгаан шатны ухаалаг систем гэхээр гэр дотроос лифтэд дуудчихдаг болчихно. За хөрөнгийн менежментийн системийг бид нэ суурилуулж байна. За Hype Handling өөртөө эдний системтэй бас одоо хамтарч ажиллах шийдлүүдийг бид нар ингэж олж байна. За аюулгүй хотхон тал дээр бол одоо хотхны гэр дотор камераараа хотхны гадаа тоглож байгаа хүүхдүүдийнхээ камерыг хүүхдүүдэд камераа харж болно. Давхар хэрвээ таны хүүхэд шинэ Монгол 3 сургууль сурдаг бол таны аппликейшн дээр бид нар ирэх өгөх гээд байгаа нь сургуулийн гадна талбайны камерыг харж болно. Таны хүүхэд шинэ Монгол 3 сургууль байхгүй бол та тэгж сургуулийн гадна талбайг хараад ажиллахгүй. Дотор талд бол камер тавих юм боломж байхгүй. Тэгэхээр энэ Гэртүү гэдэг одоо гаан алдаг захиралтай одоо энэ залуучууд бол бидэртэй ингэж смарт технологийн хамтрагч болж байгаа. Манай Hype бас хамтарч ажиллахаар болж байгаа. Тэгэхээр хөлгөө захирал өөрөө энд бас хотхондоо бас амьдрна гэж байгаа. Тэгээ энэ нь одоо ажиллахгүй байх юм бол хөө хөлгөөгээ хаалганд өгчөөд хэдүүлээ одоо нэм шинэлэг шийдлийг гаргаж ирээ гэж байгаа. Тэгээд бидний хувьд бол бусад барилгын компани гүйцэтгснээс нэг давуу тал юу гэх юм бол бид нар өөрсдөө технологийн хүмүүс IT компанитай Hype Handling манай in-house IT team одоо яг энэ 5 давхурт залуучууд ингээ аппликейшн бичээд байж байдаг. Тэгээ тэрийгээ бид нар илүү Монголд нэг үлгэр жишээ шинэ үеийн смартлуу бид нар явуулна гэсэн үг. За ингээ хамгаалтын систем нь үйж байна. За
түрүүний гэртүүгийн дахин аппликейшн дээр нөгөө E10 чи өөрөө ороод ирэх юм. Тэгэхээр агаарын чанараа дотор талаа сенсороор мэдээлэл авчна. 30 минут ажиллаад 30 минут унтар гэж болно. Тэгээд хүүхдээ өрөөнийхөө гэж юм арай нэмдэгч гэдэг юм ийм боломж бас смартаар аппликейшн дээр бид нар гаргаж өгнө гэсэн үг. За мөн гэртүүдээр нэг том боломжийг бид нар гаргаж ярьж байгаа. Тогны хэрэглээ болон халуун усны дулааны хэрэглээний тоолуурыг гар утсан дээр нь харуулдаг болчихно. Тэгэхээр нөгөө цахилгаан эрчим хүчийг хэрхэн хэмнэж байгаа вэ? Хагасаа бүтцэнд их хоол ижилтээ цахилгаан нэлээд өндөр хэрэгэлсэн байна. 7 хоног хөдөө явсан учраас одоо хэрэглэгдээгүй байна ч гэдэг юм уу. Энийгээ бид нар юм хянах боломжийг бүрдүүлж өгч байгаа. За ингэснээрээ бид нар юу их чинь вэ гэхээр Монголын анхны ногоон барилгын лид гэдэг бид нар юм гэрчлэгийг авах болцоотой болж байгаа. За тэгээд ногоон барилгыг айгүй олон төрлийн стандартууд байдгаас хамгийн том нь бол энэ United States Green Building одоо Council буюу Америкийн ногоон барилгын зөвлөлөөс гаргадаг лид гэдэг ийм гэрчлэгээ байдаг. За энийг бол Монголд одоогоор нэг ч орон сууцны төсөл аваагүй, офисын 3 төсөл авсан байгаа. Та бидний мэдхээр MMS Building Platinum-ыг нь авсан. За Шунхлаа группийн офис одоо Silver-ыг нь авч байгаа гэж бид нар мэдээлэл авсан. Хаан банкны Хаан Tower бас одоо гэрчлэгээ авсан гэж ингэж ойлгосон. Тэгэхээр бид нар түрүүний ярьсан нөгөө эрчим хүчээ хэмнэж байгаа, сэргээгт эрчим хүч хэрэгжилж байгаа, дотор агаарын чанар дулааныг хэмнэж байгаа. За тэгээд тэр одоо ногоон байгууламжийг бий болгож байгаа гэдгүүд маань нийтдээ биднэрт одоогийн байдлаар 47 оноо өгсөн байж байгаа. 40-49 оноо авах юм бол guaranteed буюу одоо certified болдог. Тэгээд бид нар gold-ын зориос silver-ыг авна гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За бидний ногоон барилгын гэрчлэгээний түн шимбэ гэхээр энэ одоо Erin гэдэг ийм турк залуу байгаа. Erin Ecomax гэдэг энэ компанитай тэгээ Монгол 2 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод ирээд бидэнд сургалтаа хийгээд манай төслийн бүх концепцийг үзээд за та нар бол ногоон барилгын гэрчлэгээ авч болох юм байна. Энэ дээр чинь зөвлөгөө үзүүлээгээ. Тэгээд нөгөө лид рүү apply хийхэд бол заавалчгүй AP гэдэг ийм мэргэжлийн байгууллагаар бид нар дамжих хэрэгтэй байдаг. За бид нар ногоон барилгын лидийг хангаж байгаа Монголын анхны 10 цусны төсөл гэж өөрсдийгөө зарлаж байгаа. Гэтэ бид нар авчаагүй. Аавна. Яадаг вэ гэхээр хоёр төрөл байд юм байна. Нэг нь pre-certification. Төслийн концепт төлөвлөлтийн хувьд нь та нар энүүгээр хийж чадах юм бол май гэд биднэрт урьдчилсан сертификат өгнө. Дараа нь төсөл хэрэгжсэний дараа ирж аудит хийгээд мөн байна май гэд жинхнийг нь өгнө. Тэгвэл pre-certification ч гэсэн заавалчгүй хянагдаж авагддаг. Бид юу хийсэн бэ гэхээр одоогоор 3 сарын 18-ны өдөр бид нар submit хийгээд лидийн бид нар онлайнаар бид нар бүглөө материал явуулсан. 4 сарын 22-ны өдөр биднэрт урьдчилсан байдлаар мэдэгдэн гэсэн юм байдалтай байж байгаа. Тэгэхээр бид 4 сарын 22-ны өдөр Монголын анхны лид сертификатыг хангасан буюу урьдчилсан хангасан pre-certification авах юм болцоотой болно. За ингэснээр ямар давуу талууд үүсэх гээд байгаа юм бэ гэхээр бид нар олон улсын байгууллагуудаас IFC, EBRD, ADB-гээс санхүүжилт авах болцоо бүрдэнэ. Монголын банкуд ногоон одоо барилганд ногоон төслүүд санхүүжилтийг түлхүү болгоно гэдгээ зарлалтсан. Манад орж байгаа орчин суугчид нар ногоон моргежийн зээлд ирээдүйдээс хамрагдах юм боломжууд ингээд бүрдээд явнаа гэсэн үг. За тэгээ ногооноо дагаад ойлгомжтой нөгөө хүндээ ээлтэй бүх үзүүлэлтүүд чинь дээр байж байгаа юм. Тэгээ лид дээр одоо жишээлх юм бол энэ дээр заасан байж байна. Одоо location transportation байрлал хаана байх юм. За sustainable site нөгөө доктортой өглийг хэрхэн дэмжсэн. Усны одоо efficiency хэмнэлтийг хэрхэн гаргасан. За эрчим хүчээ хэр хэмнэж байгаа юм. За материал нь ямар юм. Indoor environmental quality-г ороод ирж байгаа. Нөгөө дотор агаарын чанар, дотор орчны чанар ч айгүй том чухал үзүүлэлт гэж байгаа учраас бид нар нөгөө E10 төхөөрөмжийг агаарын дотор агаар сэлгэдэг төхөөрөмжийг тавьснаар энэ үзүүлэлтийг авч байгаа. За тэгээ innovation хэр нөгөө орчин үеийн смарт технологиудыг хэрэглэсэн бэ гэдэг дээр оноо өгдөг. За regional priority буюу тухайн бүс нутгийг засгийн газар нийслэлийн бодлоготой хэр нийцэж байгаа юм бэ гэдэг. Манай төсөл нөгөө 20 минутын хот гэдэг төсөлтэй хамгийн их нийцэж байгаа. Бид нар хотын төвийн бөглөрлийг зайдуу аваач чинь. Тэндээ сургууль соёлтой, тэндээ л амьдрах боломжийг бүтээж өгч байна. Ингэснээрээ бид нар энэ одоо сертификатыг авах нөхцөлөө хангаж байгаа. За, дэлхийн нийтээр хамгийн том чухал зүйл юу гэдгийг бид нар судалсан. Үүн зориулж бид нар төслөө бэлдсэн гэсэн үг. Орон сууц авахд нэгт байршил, хоёрт байрны үн болон санхүүжтийн боломжууд. За байрны үнийг би сүүлд нь ярина. Өрөөний зохион байгуулалт. Өрөөний зохион байгуулалтнаар бид нар одоо
хамгийн супер зохион байгуулалттай болсон гэж өөртөө дүгнэж байгаа. За гадна ногоон байгууламж чухал юм байна. Барилгын чанар дизайн чухал юм байна. Барилгын гүйцэтгэгчийн нэр хүнд. Манай Delta. Наранбат Үлзий суур 3 анхны барилгаа барина өөртөө барих юм байна. Компаниудтай гэрээ байгуулад гэх юм бол эн чи явахгүй. Тэгэхээр Delta байж ээж бидний байрыг хүн авах үндэслэх юм байна. Тэгэхээр гүйцэтгэгчийн нэр хүнд. Түрээслэх боломж болон ирээдүйд үн өсөх магадлал гэдэг. Энэ дэлхийн нийтээрээ тийм юм байна. Монголд хүн 2 дахь байр аваад түрээсдэг. Тэгээд анх одоо юу гэдгийг 2 сая метр квадрат үнэтэй байр авцсан чинь өнөөдөр 4 сая, 5 сая, 6 сая болцсон. Тэгэхээр байр өөрөө хөрөнгө оруулалтын хэрэгсэл. За аюулгүй байдал, хөршийн холбоо, байгаль орчинд ээлтэй гэдэг ийм 10 чухал зүйлийг үндэслэж хүн байр худалдаа сонголтоо хийдэг юм байна. Бид нар энэ 10-д нэлээд өхүүлэх гээд ингээд төслөө ингээд бэлдсэн байгаа. За Neon City Property Management бид нар HiPay энэ дээр маш хүчтэй орж ирж байгаа. Бас бид нарт энэ сөөгтэй холбоотой хүмүүс их зөвлөгөө өгж байгаа. Бид нар хичнээн гой байшин барьж болно. Тэгвэл тэр байрны сөөхийг сайн ажилуулахгүй бол байрны чинь үн унчна. Бодоо олон дампуу. Тэгэхээр одоогоор үнэтэй байгаа энэ сайн төслүүд бол сөөхийн менежментээ сайн авч явдаг юм байна. Сөөхтөр хамгийн чухал зүйл юу вэ гэхээр хүмүүс мөнгө өгдөг юм байна. Тэгэхээр бид бол HiPay технологиг ашиглаад айгүй одоо хүчтэй гээр хүндээ ээлтэй тийм санхүүгийн одоо боломжийг олгоно ингэснээр сөөхмөн сайн ажиллаад явчихаар байраад их засвараа хийдэг, байнгын арчилгаа агуулга одоо цэвэрлэгээт байдаг ийм боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Тэгээ энэ дээрээ бид нар онцгой анхаарч ажиллана. Бид нар 3 жилийн хугацаанд 2400 байлыг барьчихжээж эхний жил барьсан байна, 3 дахь жилд барьдахаас өмнө мяарж болохгүй, муухай оожлохгүй. Тийм учраас бид нар онцгой энэ дээр ажиллана. За энэ HiPay 3 төрлийн шийдлийг санал болгож байгаа. За нэгдүгээр нь бол ийм өрхийн хэрэглээний зээлийг санал болгоё гэж байгаа. Нэг өсөндөө манай 3 манай хотны орчин суугч байлаа гэхэд HiPay дээр дурын банкныхаа картаа холбоцохоор 150 мянган нөө 200 мянган нөө 197 мянга төлбөр гарахад автоматар татна. Хүний амьдрал баялаг ямар нэгэн байдлаар та гурын хин нэгнийх нь картанд мөнгө байхгүй гэж болно. Тэгэх юм бол сэнлийн автоматар зээл болох чинь overdraft үүсгээд. Тэгээд 7-14 хоногийн дараа байдаг юм уу хүүтэйгээ сэнлээдээ төлнө. Зээл авсан үнээс нь мөнгө авахын сэнлийг манай банк үсгийн ажил. Гол нь сөөх өөрөө бүрэн төлбөр авч явах хэрэгтэй. Одоо нэг төсөл Монголд хэрэгжиж байгаа. Нөгөө сөөгийн төлбөрөө төлөхгүй бол хаалхан онгооддаггүй, лифт нь ажилтдаггүй. Тэр бол маш сайн одоо тийм community ажиллаж байгаа. Гэхдээ тэр карта хайчууч гэдэг юм уу хүний амьдрал баялаг арай жоохон хатуу. Манай энэ болохоор тэднэр шиг сөөхийг үргүү байлгоно. Гэхдээ та хоцорч төлөх юм бол гүйтэл төл. Тэгээ заавалчгүй та нар мөнгөө төлнө. Тэр 100 мөн лагер магер дээр би одоо байсан байгаагүй учраас би төлөхгүй гэдэг тийм зүйл байхгүй болно гэсэн үг. За дараагийнх нь HiPay Neon City гэсэн одоо мини аппликейшн хийж байгаа. Энэ дээрээ бид нар одоо Индонезид тусад хөгжсөн GoJack гэдэг сервис байдаг. Энийг бид нар яг Neon City төсөл дээрээ турших гээд байгаа. Жишээлбэл хамгийн энгийн нь манай хотхон дотор тэтгэвртэй гарсан монгол хэлний багш, математикийн багш байж болно. Тэгвэл тэр дотроо би хүүхдийн давтахыг өгүүлнэ. Манай хотхон дотор эмч, совилогч байх юм бол би тэр хүнээс үйлчлэгээ авна. Тэгэхээр нөгөө одоо хин нэгнийхээ одоо ээж аав ч гэдэм эмээ өвөө нь бид байран дээр очиж амжихгүй байхад хүүхдийн аваад гэртээ одоо дараагийн дууланд явуулж идэг юм уу. Энэ үйлчлэгийг хооронд нь community бие биентэй холбож өгөх болцоотой бид нар онлайнаар аппликейшн болгоно гэсэн үг юм. За энийг бид нар Neon City дээр анх туршин дараа нь бид нар жоохноор бүс нутгаа томруулна гэж ингэж бодож байгаа. За дараагийнх нь суур захирлын захиалга. Тэр нь юу вэ гэхээр санал солилцсон. Гэхдээ хэрхэн хэрэгжүүлэхэд суур захирал мэднэ. Нэг өсөндөө сургалтын байгууллагууд бид нар зориулж энийг гаргаж байгаа. Эхлээд шинэ Монгол 3 дээр хэрэгжүүлсэн, дараа нь өөр сургууль дээр нэвтрүүлнэ. 9 сарын 1-нд жилийн төлбөрийн тодорхой хувийг нь та төлчих. Үлдсэн 10 сараас ахуулаад дараа жилийн 6 сар хүртэл сар болгон автоматар таны дурын картнаас чи HiPay татаад өгчнө. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд дээр төлбөрийн дарамт багасна. Тэгээд нөгөө дугуурлын секцүүд бид нар энийг нэвтрүүлэх болцоотой. Тухайн байгууллага нь болгон Шинэ Монгол 3 нь 9 сарын 1-нд хэдэн хувиа эхлээд авах гэдэг нь бол дараагийн асуудал. Тэгээ суур захирал их гоё юм нь бол эцэг эхчүүд бас хэцүү байдаг юм аа. Чи хүний амьдрал баялаг олон хүүтэй гэж болно гэдэг. Тэгэхээр энэ бол бас нэлээд гоё үйлчлэгээ болно гэж ингэж бодож байгаа. За төлөвлөгөө.
Энэ бас өөрчлөлтөө биш. Энэ жил 2025 онд 340 хүүхэдтэй шинэ Монгол сургуулийн 1-р хэсэг ашиглалтанд орно. Якимины 180 хүүхэдтэй цэцэрлэг ашиглалтанд орно. Орон сууцны 4 блок 400 айлын орон сууцыг бид нар энэ жил ашиглалтанд оруулах гэсэн төлөвлөгөөтэй. 2026 онд бид нар шинэ Монгол сургуулийг бүтнээр нь ашиглалтанд оруулахаар 1360 хүүхэд болно. За, бяцхан Монгол цэцэрлэг нэгдэн бид нар 800 айлын 8 блок барина. 2027 онд бид нар 1200 айлын блок барина гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За, Delta Construction одоо саяны ярьсан би чи маш юм концепц гоё мөрөөдөл ярьлаа. Одоо бол хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн хэсэг орж ирж байна. За, манай Delta бол олон жилийн туршлагатай захиур захирал ярьсан. Захиур захирал өөрийнхөө одоо олон жил хамт ажилласан 3 мундаг одоо албаны даргыг урьж авчирсан байж байгаа. Эрдэнэбаатар, Хадбаатар, Ингэцул. За мөн бид 10-аад компаниас сонгогдуулалт хийгээд орон сууцны 4 блок болон сургууль дээр 4 гүйцэтгийг сонгогдуулсан байж байгаа. За шинэ Монгол сургуулийн барилга болон 2 орцтой 1 орон сууцыг Бэлгүүн Монгол гэдэг компани сонгогдсон. Чингисийн музейг барьсан. За мөн одоо энэ хурд группийн томоохон төслүүдийн туслан гүйцэж хийдэг юм туршлагатай одоо компани. За мөн 74 цамхаг гэдэг энэ Сингапур сургуулийг барьсан Emerald Crystal дээр ажилласан компани байж гин. За Everest Construction гэдэг энэ Tokyo Town дээр ажиллаж байсан. За Алтан жолоо тааврыг барьж байсан ийм туршлагатай компаниудыг бид нэр сонгоод одоо ажилд орсон байж байгаа. Нэг өсөндөө энэний өмнөх энэ захиур захиралтай баг бол маш олон туслан гүйцэтгэгч нарыг хооронд нь уялдааг нь хангаж цаг хугацаанд нь ажиллаж хяналтаар тавьж ажиллана. Бидний сонгогдсон байгаа 4 компани бол Монголдо хамгийн олон жил одоо барилга барьсан туршлагатай 4 компаниг бид нар сонгогдсон байгаа. Тэгээ түрүүн захиур захирал хийсэн төсөл маань амжилттай явна, мөнгөө таслахгүй гэсэн итгэл найдвар байгаа учраас бид нар дээр том компаниуд, чадвартай компаниуд сонгон шалгуулалтанд оролцох сонирхолтой илэрхийлж тэндээс бид нар хамгийн топуудыг шалгуулсан байж байгаа. Тэгэхээр бодит амьдрал дээр эхний тэр зутгалтыг хийх компаниуд бол энэ 4 компани гэсэн үг. За төлөвлөгөө нөгөө 10 давхар байшингийн гайхамшиг бид нар 2 сарын 10-наас ажиллаа эхэлсэн. 6 сарын 26 гэхэд бид нар сургуулийн болон 10 давхар байшингуудын зутгалтыг нь бид нар дуусгах чинь. 5 сарын 7-наас ахуулаад бид нар цонхны ажил хийгдээд явчихна. 6 сарын 24 зутгал дууссны дараа 9 сарын 18 гэхэд бид нар гадна фасад хийгдэнэ. Энэ ажлууд хийж явах хооронд нөгөө сан, захиралгаан, хорших, дотор заслах бүх ажлууд ингээд зэрэг явчихна. Тэр хүмүүс бол наа чиг том төсөл байна 400 айлыг чи хавар ихлээр намар дуусна амжих чадах уу гэдэг. Тэгээд эн чи ямар 40 давхар байшин байх гэдэг байгаа шүү дээ. 10 давхар байшин. Тэгээ одоо айгүй олон хүмүүс би хэлээд байгаа хамгийн оновчтой бол хавар ихлээд намар дуусна. Хавар тариад намар хурааж авдаг шиг. Тэгэхээр хотын төвд үнэтэй газар үнэтэй локейшн дээр 16 23 давхрыг 18 24 сар барьдаг бол бид нар 10 давхар байшинг бол жилд нь амжих гэдэг ингээд зорж байгаа. Тэгээ миний хэлслийн дараа захиур захирал амжих юм амжихгүй майхан гэдгээ сайн хэлээрэй. Тэгээ бид бол санхүүжилттэй гаргаад явчихад хангалттай амжих юм байна гэсэн ийм ойлголтыг авсан байгаа. За одоогийн байдлаар 4 сарын 2-ны өдөр яг өнөөдрийн байдлаар сургуулийн одоо нэг блокных нь 2 давхар цутгагдаад 2 блок нь болохоор одоо суурин цутгагдаад ингэ явж байна. За энд одоо орон сууцны Б1 давхрын цутгалтууд хийгдэж байна. За шоурум маань бэлэн болцсон. Бид нар өнөөдөр ингээд лайв хийгээд үнийн бодлогоо төлбөрийн нөхцөлөд зарлаад маргаашнаас авахж одоо борлуулалтаа эхлэж байгаа. Тэгээ манай шоурум бас маргаашнаас нээгдэж байгаа. За хөрөнгө оруулалт энэ ямар мөнгөтэй бэ? Хаанаас зарим хүмүүс нөгөө нүүрсний мөнгө угаагаад байна мэн нөгөө үлзийгч лайв дээр өгцсөн байлээ. Тэгээд бид нар хамгийн том давуу тал бол мөнгө босгож чаддаг юм компани. Дээр нь итгэлтэй ийм сайн одоо түнштэй. Үлзээр захиралтай манай Үлзээ Анко, за Цэвгмид захиралтай Rhinus Investment, Ган Эрдэнэ захиралтай Голомт Капитал, за Тэнгэр Капитал маш захиралтай. Тэнгэр Капитал гэдэг ийм 4 компани бид нар ажиллаж байгаа. Бид нар 4 блоко Neon City 1 2 3 4-гээ 4 тустай компани олгоод SPV буюу одоо Special Purpose Vehicle гэдэг шиг юм 4 компани байгуулсан. 4 компанидаар бид нар нийтдээ 26 тэрбум төгрөгийн давуу эрхтэй хувьцааг энэ 4 андроидаар дамжуулаад бид нар босгож байгаа. Нэг өсөндөө бидэнтэй хамтарч энэ төслийг хэрэгжүүлээч. Тэгээ энэ төслийн үр өгөөжөөс ашиг хамтарч хүртээч гэдгийг 4 андроидаар дамжуулаад цаана нь 50 50 100 100 хувь хүмүүс иргэд биднэрт
26 тэрбум төгрөгийг 8855 тэрбумаар хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. За үүний дараа бид нар яах вэ гэхээр дахиад 16 тэрбум төгрөгийг бид нар бонд тусгана. За үүний дараа бид нар банкнаас бид нар ногоон зээл авна гэсэн төлөвлөгөөтэй. Бид нар дахиад 4 банкыг бид нар одоо тооцгол 4 банктай эртнээс уулзалтууд хийж явж байгаа. Тэгээ банк яагаад бид нар чухал вэ гэхээр нөгөө орон сууцныхаа борлуулалтыг дэмжихийн тулд залуу гэр бүлүүдэд моргежийн 6% зээлийг олгуулахын тулд бид нар банкудаас бид нар зээл авнаа гэсэн үг. За энэ 80 айлтай нэг орцтой байшингийн төсөв өөрөө 15 тэрбум төгрөгөөр бүснэ. Энийний хамгийн том аялал буюу нөгөө 6 сарын 25-нд дуусгаад байгаа зутгалт маань нийт төсвийн 32% буюу 4.7 тэрбум төгрөгөөр хэрэгтэй. Тэгэхээр бид нар давуу эрхтэй хувьцааны 5 тэрбум төгрөгөөрөө бид нар 6 сарын өндөр босгоод ирчихнэ. Дахиад дараагийн чухал ажил юу вэ гэхээр цонх фасадны ажил 2 тэрбум 57 сая. Дахиад бид нар нөгөө бондныхоо 3 тэрбум босгоод ирчихнэ. Ингээ босоод ирсэн тохиолдолд бид нар урьдчилаад банктайгаа ярьж хагаад ногоон барилгын гэслэгийг авчихаар банкны ногоон зээл дээр бид нар 3 тэрбум авна. Нийтдээ 15 тэрбумаар босох нэг байшингийн төсөлтөөр бид нар 11 тэрбумын санхүүжилтаа санхүүгийн механизм ажиллаа шийдчих юм бол 3.9 тэрбум төгрөгөөр бид нар урьдчилгаа борлуулалт хийнэ гэсэн үг. Нэг өсөндөө бид нар аль болох борлуулалтаа хийхгүйгээр 36 сар хүүгүү лизинг бүх баартаар оруулан гихгүйгээр төслөө явуулаад харуулж ээж итгэл найдварыг бий болгож ээж дараа нь бид нар борлуулалтаа яг төлөвлөгөөтэй. Тэгээ өнөөдрийн хүртэл бид нар огт захиалга аваагүй, борлуулалт аваагүй хүлээж байгаараа байж байгаараа гэж тэгсэн. Тэгээ одоо яалтчгүй хөөе шинэ Монгол 3 сургууль чи одоо бүртгүүлэхийн тулд байраа авмаар гэсэн зүйл яригдж байгаа учраас бид нар 400 айлаасаа 80-хан айлын буюу нэг За. Би жоох удаан ярьж гэнэ үү? Хурдлуулах уу? За. Ер нь тэ гайгүй дуусгах гэж байна. За сүүлийн 2-3 слайд юм байна. За. Бид ямар үн цэнийг бүтээж байгаа юм бэ гэдэг юм томьёол гаргасан. За нэгдүгээр хотхондоо сургууль цэцэрлэгтээ амьдрах боломжийг тань санал болгож байна. Цэнгэг агаарт амьдрах боломжийг тань санал болгож байна. Хамгийн том ногоон байгууламжтай хотхонд амьдрах боломжийг санал болгож байна. Монголын анхны ногоон барилгын лид гэрчлэгийг авсан орон сууцнд амьдрах боломжийг санал болгож байна. За дуу чимээгүй, стрессгүй орчинд амьдрах. Энэ noise pollution гэдэг бол одоо бидний үнэхээр ядрааж байгаа. Дууны, машины сигнал те. За хоёр дараагийн зүйлх нь бөглөрөхгүй бүх үйлчлэгэнд 10 минутанд очих боломжтой. Зам харилцаа тэнд ингээ үүсэж чинь тэндээ байх юм боломж бүрдэнэ. За дараагийн хамгийн чухал нь насан туршийн нөхөрсөг хөршийн холбоог гэр бүлтэй хүүхдүүдтэй үүсгэх боломж. Энэ амар том үнц юм. Одоогоороо би 10 жилийнхаа ангийнхаа хүүхдүүдтэйгээ хамт одоо бизнес хийгээд ингээ явж байна. Тэр найзуудтайгаа би гадаа хамт гараж дээр одоо Google тоглодог л байсан. Тэгэхээр манай хотхонд нэг орчих юм бол бид нартай адилхан, бидний найзартай адилхан ангийн хүүхдүүд чинь насан туршдаа нөхөрлөх юм болцоо бүрднэ гэсэн үг. За дараагийнх нь шинэ амьдралын хэв маяг. Бид нар яагаад монголчууд нэ сайхан амьдарч болохгүй, Улаанбаатарчууд яагаад гоё амьдарч болохгүй байгаа юм бэ? Тэгээ бид нар өөрсдөө амьдрах учраас үүнийг бий болох гэж ингэж шийдэж байгаа. Тэгээ мэдээж өмнө нь маш олон хэцүү зүйлс байсан учраас одоо Монголын төслүүд ондоогоор хийгдсэн баг. Ядахнаа бид нар нэг шинэ жишээ гаргаж үзье. Энэ бол шинэ амьдралын хэв маяг болно гэж байгаа. За эдгээрийн дараа хамгийн сүүлд нь ирээдүйд өсөн нэмэгдэх үн цэнтэй орон сууцыг хямд үнээр одоо худалдаж авах боломжийг олгож байгаа. Тэгээ бидний зарах гэдэг орон сууц хамгийн сүүлд нь бид нар шал өөр зүйл, өөр концепцийг ингэж одоо төлөвлөж байгаа. За үн хамгийн чухал нь. За бид нар маргаашнаас ахуулаад эхний 80 байран дээр одоо онлайнаар захиалга авч эхлээд 3 сая 750 гэдэг үн гаргасан. Энэ үн бол 4 сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Дараа нь 6 сарын 30-ны хүртэл энэ 2 сарын хугацаанд 5-6 сар дээр болохоор 4 сая төгрөгийн үнэтэй метрик квадрат нь 8 сарын 30-ны хүртэл 4.3 сая, 8 сарын 30-наас хойш 4.6 сая гэсэн үг. Тэгэхдээ 200 сая төгрөгөөр байрны үнэтэй байлаа гэж бодоход хэдий ч нэ 4 сарын 30-ны дотор та мөнгөө хийнү энэ үн үйлчлэнэ. Инээс хойшоо хугацаанд энэ хугацаанд үйлчлэх юм бол энэ үн. Инээс хойшоо бол энэ үн. Нэг өсөндөө энэ үн дээр захиалга өгснөөрөө тэр чигээрээ ийм үнээр авна гэсэн үг бол биш. Тэгэхдээ та хэдий ч нэ мөнгөө 100% төлөх юм бол энэ үнээр бас авч чадна. Тэгэхээр хугацаа явах тусам үн нөсдөг ийм одоо шударга зарчмыг бид нар гаргаж ирсэн. Тэгээд хамгийн том одоо маш олон үнэтэй бид ингээд зөвлөдөж байгаа.
Уг нь гоёын хөөрхий. Гэтэ на эхний 400-члд баригдчих юм бол бусд нь ингээд шажигдчих юм байна гэд. Эхний 400 дээр бид нар ийм одоо өсөн нэмэгдэх сайн үнийг санал болгож байгаа. За энэ үн бол бас энэ 80 айлын эхний блокн дээр зориулагдсан үн. Тэгээд энэ жил төрүүлж биднэрт итгээд энэ нөхдүүд одоо яриад байгаа зүйл нь үний юм шиг байна. Барьчих байхаа, энэ жилдээ аштанд оруулах байхаа гэж эрсдэл үүрэх юм уу одоо тий. Зоригтойгоор шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол энэ үнээр авах юм болцоотой. Манай байшингийн шоурум дээр та бүгд очиод үзээрэй гэж ингээ урьж байгаа. Дээр нь бид түрүүн танилцууллаа. Маш олон Монголд байхгүй бид нар үнэтэй тоноглолтуудыг хийж өгж байгаа. Тэгээ та нарын энэ сонголт чинь 4 сая 600 зарж байгаа байрнаас чи хамаагүй үнэтэй болчлоо. Наа чин 5 6 саяын байр биш хүмүүс хийж байгаа. Тэгээ бид нар эхний удаа хийж байгаа учраас энэ жилийн хувьд бид нар ашиггүй алдагтай байсан ч хамаагүй бид нар энийг хийгээ үзүүлчихнэ. Эннээс хоошоогоо бол бид нар 800 1200 дээрээ бид нар ашигаа олно. Тэгэхээр эхний 400 бол одоо их юм онцгой үнэтэй шүү гэж одоо хэлнэ. За тэгээд эрэлт ихтэй аль болох олон хүн түрээслээ олон хүн худалдаж авъя гэдэг хотхны үн 2 дахь secondary market дээр 2 дахь зээл дээр үнэтэй болдог. Тэгэхээр энэний дагуу бид нар орон сууцныхаа үнийг энэ жилийн 400 аштанд орсныхаа дараа ч гэсэн нэлээд үнэтэй болох болов гэсэн бид нар юм хүлээлттэй байгаа. Тэгээд анх зарлж исэн үед нь авдаг байж үнэн байсан байна гэдэг мэдрэмжийг бид нар зах зээл дээр үзүүлж бид нар одоо сайн эрэлттэй төсөл болж чадна. Дээр нь хүмүүс чи наадхаа хийх юм уу? Яг наад тоноглолоодоо хийх юм уу гэж айгүй олон асуулт байж байгаа. Бид нар эхнийхээ төслийг заавалчгүй амжилттай хийж дараагийн нөгөө үнцэн брэнд нэм гэдэг юм чи үүсэх юм аа. За, хэрхэн захиалгах вэ? Neocity цэгийн вебсайт одоо өчтөрхөн нээгдээд ингээ ажиллаж байгаа. Энүүгээр ороод төслийн мэдээлэл авах болцоотой, байрны метрик авдраа сонголтыг хийх болцоотой, тэрэн дээр урьдчилсан захиалга онлайнаар өгнө. Түүнийхээ дараа манай шоурум дээр очиж байраа үзэж гэрээгээ байгуулж болно. За энэ 77 77 22 11 утсаар болон 99 10 89 45 манай борлуулалтын албаны дарга инх нарангийн дугаараа манай вебсайтаар зочлох болцоотой. Тэгээ бид нар маргаашнаас ахуулаад 80 айлынхаа захиалгыг төрүүлж өгсөн чагсаалтаар нь захиалга авчна. Тэрэн дээр асуултууд байж байгаа. Та шинэ Монгол 3 сургууль хүүхдээ өгөх үү, хэдэн хүүхэдтэй вэ? Төрсөн он сард хэдвэ? Яковын нэзрэлт хүүхдээ өгөх үү, хэдэн хүүхэдтэй вэ гэд мэдээллүүдийг авчна. 7 хоногийн хугацаанд бид нар гэрээн дээр 7 хоногийн дотор урьдчилгаа 30% төлөх ёстой шүү гэсэн ийм төслүүд явагдаж байна. Тэгээ бид нар банкудтай орон сууцны зээл дээр хамтрах, за гадаад байгаа монголчуудад сэндлэгээрээ дамжуулаад одоо валютын моргежийн зээл олох ч гэдэг юм олон боломжуудыг бас судалж байгаа. Тэгээд одоо эхний ээлжинд өгөх мэдээлэл бол ийм байна. Тэгээ энэ байж лээ. За миний юу дууслаа. Баярлаа. Удаа ирчихв. Нөгөө мэдээлэл дээр тэг ам цангацсан баг цаг ярьлаа шүү дээ. Ярих ч юм ихтэй. Ярих ч юм ихтэй, мэдээлэл ч өгч юм ихтэй. Гэтэ одоо нөгөө энд ингээд нөгөө комментуудыг ингээд орж ирж байгаа комментуудыг ингээд уншихаар энэ эсвэл манайх нь өөрснөө хичээд байна уу? Мундаг залуус байна, баяр хүргэе. Сайхан ингэж нээлттэй тайлбар хийжээд борлуулалтаа хийдэг компани байхгүй л гэдэг. Энэ манайх нь биш бах уу? Энэ үзэж байгаа хүмүүс битсэн бах гэж найдаж байна. Тэгээд би ч гэсэн тэгэж бодож байна. Үнэхээр ингэж барилгаа те одоо төслөө ингэж олон нийтэд танилцуулаад одоо би ч баг ингээд энд нь инглиш дээр бүр хөрөнгө оруулалтаа хүртэлтэй зардлаа ямар хідэн төгрөгөөр юунда зарцуулж байгаа ингээд ингэж нээлттэй олон нийтэд мэдээлэл өгөж ингэж төслөө танилцуулдаг компаниг би бол мэдэхгүй юм байна. За энийг өөрөлд танилцуулах хийх хэрэг байсан юм уу гэж бодлоо шүү дээ. За тийм үнэхээр гоё төсөл байна. Тэг хүмүүс их талархалтай хүлээж авч ийн. Тэгээд гоё комментууд үлдээж байгаа. Та нартай баярлаа гэл ингэж би чи лайвчныхаа зүрд ороо. Тэгээд сургуулийн тийм модератор юм чи би ч одоо за тэгээд ингээд үн их асууж ирсэн. Сая ингээ үний танилцуулга хийлээ. Маш боломж. 80хан байран дээр аа. Тийм чинь хоёулаа борлуулалт хийхгүй гэж бодож исэн үг нь. Тэгээд рилийн дараа айгүй олон хүмүүс сонирхож орж ирээд ингээд бараг л ингэж те нөгөө за хэрэгцээ байгаа юм байна гэд борлуулалтаа эхэлж байгаа юм. Тэгээ 80-хан айл дээр борлуулалт эхлэн 7 хоногийн хугацаанд л нөгөө захиалга авна гэж байгаа тийм. Яг нөгөө эхний одоо айгүй олон хүмүүс нөгөө байр авна гэсэн хэлээрээ гэсэн бид нар иргэн тойронд байж байгаа. Тэгээд магадгүй 80 айлын захиалга богино хугацаанд гэрээг 80 айл хийчих юм бол эхний 80 ингээд
тусчлаа гэдэг бид нар хэлчихнэ. Хэлчихнэ, Тэр 80 хүн яах вэ гэхээр тэрийгээ бас нээлттэй хэлж штэ. 30%-ийнхаа урьдчилгаагаа 7 хоногийн хугацаанд хийх хэрэгтэй. 7 хоногийн хугацаанд хийхгүй байх юм бол гэрээнд туслагдана гэсэн нэм нөхцөлийг манай хуулийнхаа хийсэн байлээ. Тэгэхээр нөгөө 80 дотроо багтаагүй хүн байх юм бол захиалга очроо үүсгэсэн байж байгаа. Тэр 80 дотроос хүмүүс гарах юм бол бид нэр одоо олгох юм болцоотой. Тэг хүмүүс асууж нэг өрөө байр нь хэдэн метрийн эдэргээ энэ бүх мэдээлэл нь сайтн дээр нь байгаа шүү. Тэгэхээр бүгдөө NeoCity Gmail гэдэг нөгөө сайтаар ороод байшинтай өрөөтэй холбоотой бүх мэдээлэл авч болно. За тэгээд энэ асуултан дотор мэдээж хэрэг хамгийн бас их асууж байгаа хүмүүс нь сургуулийн талаар. Шинэ Монгол сургууль чинь хугацаанд орж амжих юм уу гэдэг. Манай монголчууд чинь нэг тийм хашир болцсон. Ялангуяа энэ барилгынханд бүр хашир болцсон. Тэр яг хэлсэндээ баригдах юм уу л гээл тий. Сургууль нь яг нөгөө хэлсэндээ яг тэр хугацаанд баригдах юм уу л гэдэг. За энэ талаар одоо би мэдээлэхөөс өмнө захиур гэж хүн яг хин юм бэ гэдэг талаар нь бас жоохон ойлголт жоохон илүү өгч гэж бодож байна. За би түрүүн анх лайв эхлэхэд хэлсэн. Би бол Delta Construction компаниг үүсгэрлээр одоо 18 дахь жилдээ ажиллаж байна. Энэ Delta Construction гэж яг ямар учиртай компани юм бэ? Тэгэхээр манайх одоо 2003 оноос үүсгэн байгуулагдаад за тэрнээс хойш ингээд маш олон хотгон хорооллын хэмжээнд орон сууцны төслүүдийг хэрэгжүүлсэн. Одоо энэ дундаас би хорооллуудаа бас нэрлээд явчихъя. За манайх анх 2007 онд Crystal Town хотгоныг 100% ажлыг хийгээд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаад дуусгаж байлаа. Emerald Residence гэдэг төсөл. За Parkside Residence гэдэг төсөл байгаад за шинэ ярамг хорооллыг манайх бас бүгдийг гүйцэтгэж байлаа. Буян тухайн 1 2 гээд хорооллууд байгаа. Тэднийг хийсэн. За өшгийн өндөө онгоцны буудлын одоо энэ шинэ онгоцны буудлын төмөртөн бүтээсэн ажлыг хийсэн. За том төслүүдээс гэвэл Tokyo Town гээд орон сууцны хотгоныг ерөнхий гүйцэтгэгчээр бүгдийг нийлээ. За сүүлд Sky Garden Residence бас гүйцэтгэлээ. Ингээд ерөнхийдөө 22 жилийн турш барилгын салбарт ажиллаад одоо энэ бүх зовлон жаргал юмын одоо мэдээд туршлагачаад за тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад манай компани бол яг чанарын өндөр чанар дээр нэлээд анхаардаг барилга талдаа. За энэ болохоор бид нар 2016 онд ISO 9001 2008 гээд стандарт байдгийн чанарын удирдлагын тогтолцооны стандарт гэдэг. За энэ стандартыг болохоор бүр Швейцарын аудитын байгууллагаас нь хүртэл баталгаажуулалтыг авч ялаа. За энэ стандарт бол юу хэлээд байна гэхээр ерөөдөө чанарыг удирдах чаднаа л гэдэг стандартын ямар ч одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанарыг за ингээд чанар дээр тулгуурладаг, их баримт төчг дээр тулгуурладаг, төслийн менежмент одоо энэ бас хөшүүн өндөд ажиллаж байхдаа бид нар Samsung гэдэг компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байлаа. Тэднийхээс барууны одоо төслийн удирдлагын барууны менежмент гэж ямар юм байдгийг гэдэг бүх юмнуудад суралцаж одоо менежментээр ажилладаг ийм л компани л да Delta Construction. Тийм. Тий. За тэгээд бас амжих уу гэдэг тал дээр бас нэг ерөнхийдөө манайх одоо 2007 оноос ингээд хүрээгээд хэлээд айгуу томорч гисэн гүйцэтгэгч компанийн хувьд энэ үед ч одоо манайх тэр үедээ л том компани баг ганцаараа шахуул том компани байлаа барилгын гүйцэтгэгч. За энэ утгаараа бид нар ерөнхийдөө ингээд барилгын салбар дээр манай Дельтагийн угшилтай гэдэг компани ажилтнууд маш их байдаг аахгүй. Би жоохон текстүүлээд хэлэхэд бол одоо нийт барилгын салбарын нэг 10-20% нь бол Дельтагийн угшилтай гэж явж байгаа. За тэгээ энэ юу гэж юм гэхээр бид нар одоо тэр гүйцэтгэгч нарыг олох тэр харилцаа холбоо айгуу сайтай л гэсэн үг. Энэ утгаараа энэ төслийг энэ хугацаанд амжина энэ төлөвлөгөөг угаасаа анх би өөрөө боловсруулж гаргасан. Ийм төлөвлөгөөд амжина гэд бид нар өөртөө бүр ихтэй гаргасан төлөвлөгөө учраас одоо энэ дээр одоо айж зовоодох юм ердөө алга энэ хугацаанд хэрвээ санхүүжилт ямар нэгэн үе шатанда ямар нэгэн байдлаар сатахгүй бол хугацаанд бол бид нар бүр амжина гэсэн бүр ихтэй байгаа. За тэгэл энэ дараагийн асуулт нь за одоо сургуультай холбоотой. Одоо нөгөө шинэ Монгол 3 сургуулийн захирал суур бас одоо гой танилцуулга хийхээр байгаа. Тэгээ хүмүүс асууж энэ ямар одоо нөгөө хүчин чадалтай энэ бас энэ санаа зовоод байна хүмүүс айгүй өөр хингээд байна. Дараа захиалга өгсөн хүмүүстэй сургуульд нь орж чадхаа болчихгүй дээ. Хүүхдүүд нь тэгээ хүрэлцэхээ болчихгүй дээ. За тэгээ манайхан ч одоо айгүй гоё штэ. Яах вэ гэхээр
Энэ эсэлтийнхаа 70% энэ хотгоноос авна гэхээр тэн дээр чинь ингээл хамаатан садныхаа хүүхдүүдийг бүртгүүлээд ах үедээ эхний 400 чинь хүн амтан авчраад ингээд те нэг тиймэрхүү асуудал бидэгээд одоо ингээд бүгдөө яг тэр одоо бүх та нарын асуусан тэр одоо байгаа зүйлд чинь хариулт өгөхөөр суурь захирал одоо танилцуулах гинэ. Неоситимэн ажиллахгүй нэг коммент ороод ирсэн. Миний айгүй хандлт авсан байхаа. Тэг хүмүүс ороод жоохон гацчуу. Гайгүй юу? Манайха орж ийн үү? Неосити сайт маань орж ийн үү? Орж ийн гэж байна хаа. Окей. За албан ёсоор Шинэ Монгол 3 сургуулийнхаа за ямар сургууль болох гээд байгаа яг хэн хариуцаж явах гээд байгаа нь те маш олон асуултууд байна. Сая бас нөгөө захир захирал хэлсэн те яг сургууль гэдэг чинь өөрөө 9 сарын 1-ээс эхэлж яадаг зүйл. Тэгсэн чинь 11 сарын 15 гээд ахын ч гэдэг юм ийм асуултууд маш их байна л да. Тэгээд энэ дээр хариулах юм бол бид нар бол яг 9 сарын 1-ндээ үйл ажиллагааг эхлэхийн тулд одоо манай барилгын багийнхан маань Неосити хотхны төслийн багийнхан маань ингээд бид бүхэн бүгдээрээ яг байх одоо болох бүх юугаа төлөвлөөд ингээд ажиллаж байгаа. Тэгвэл хэрвээ үнэхээр те одоо 9 сарын 1-нд амжихгүй нэ 9 сарын 15-нд ч юм уу те 10 сарын 1-нд орох гээд байна гэдэг ийм нөхцөл байдал бас мэдэхгүй шүү дээ бид нар яг тэр тохиолдолд бид нар Шинэ Монгол Харамаа хүчээ сургууль дээрээ за эхний хэдэн бүлгийг аваад хичээлээ эхлүүлнэ. Тийм учраас та бүхэн санаа зовлтгүй 9 сарын 1-ээс бол хичээл маань эхлэх байгаа шүү. За энийг бас айгүй чухал асуусан болохоор хэлчихье гэж бодлоо. За Шинэ Монгол 3 гэдэг нэртэй ийм шинээр сургууль байгуулагдах гад явж байна. За тэгээ би юу ч гэсэн энийг бол ерөнхийдөө Наранбаат захирал тий танилцуулсан байгаа. За гол юм нь болохоор бид нар Неосити хотхны оршин суугч бас одоо эсэлтийнхаа 70% квотыг нь зарлана гэж нээлттэй зарлах. За 70%-ийнхаа хүүхдийг одоо юу Неосити хотхноос авнаа л гэсэн үг байна. За ийм гэрээтэйгээр бид нар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За миний хувьд бол одоо хин юм бэ? Ямар учиртай хүн юм бэ гэдээ асууж байгаа учраас энэ боломжийг ашиглаад өөрийгөө танилцуулчих гэж бодож байна. За миний хувьд бол за Шинэ Монгол сургуулийг анх бас яг адилхан 2002 онд орж ирээд 2003 онд Шинэ Монгол сургуулийг 1-р үеийн төгсөгч болоод төгсөжсэн. За тэгээ Шинэ Монгол сургуулийг үүссэн цагаас нь л ер нь ямар учиртай, ямар хүмүүсийн те ямар хүсэл мөрөөдөл ингэж агуулж Монгол улсад бий болсон юм бэ гэдгийг бас өөрөө ингээ хүүхэд наснаас сурагчийн зүгээс мэдэрч тэр одоо системд нь орж явсан ба. За тэгээд бит хоёр үлзий ихчд хоёр адилхан байгаад байгаа. Йокохамагийн үндэсний их сургууль гэдэг Японы одоо Канто хэсэгт байрших ийм эзэн ани бас нэг сургуулийн нэг байгаа. За би ийм мундаг хүн байгаа юм. Би 5-д ордог мундаг сургууль гэж. Тий. Миний хувьд болохоор боловсролын факультетыг төгссөн байгаа. За тэгээд түүний дараа болохоор Монголдо харж ирээд бас ажиллаж байсан. За тэгээд буцаад би багш хийж агаад ер нь дахиад сурах хэрэгтэй юм байна. Би мэрэгших хэрэгтэй юм байна. Ялангуяа энэ өөрийнхөө мэрэгчлэг бүр нарийн судлах хэрэгтэй юм байна гэдэг үүднээс 2017 онд бол гэр бүлээрээ хүүхэдтэй болсон байсан. 2 хүүхэдтэй дагуулад нөхөртөйгөө ингээд дөрүүлээ. Нагуя гэдэг одоо Нагуягийн их сургууль гэдэг бас л одоо эзэн хааны их сургуулийн нэг болох сургууль одоо Японы засгийн газрын тэтгэлэгтэйгээр за магистр доктор хамгаалаад за тэгээ би 2001 онд буцаад ирсэн байгаа. Тэгэхдээ би одоо өөрийнхөө докторийн судалгааг бол Монголдо ажил хийнгээр үргэлжлүүлж хагаад за сая өнгөрсөн жил 3 сард яг докторийн зэргийг хамгаалаад хараад ирсэн ийм хүн байгаа. За боловсролын хувьд бол ийм байгаа. Ажлын туршлагын хувьд гэх юм бол яг хөө бас миний давуу тал бол яалтчгүй би боловсролын байгууллагад зөвхөн ажилласан. За тэгээд дээрэс нь би Шинэ Монгол сургуулийн одоо Японы хэлний багшаас эхлээд бүх шатанд нь ажилласан. Одоо бол удирдлагын бас хийгээ явж байгаа. Ялангуяа бага сургууль дээр одоо бол ажиллаж байна. За мөн
миний яг ингээ гардаж явж байсан бол ялтчгүй энэ хүүхдүүд байгаа. Ахлах сургуулийн хүүхдүүдийг би карьер хөгжлийн төв гэдэг одоо төвийг үүсгэн байгуулад Япон багш нартайгаа хамтраад ялангуяа Япон за тэгээ Японоос гадна одоо бусад улсууд руу бас ингээд чиглүүлээд яг нөгөө өөрсдийнхээ бүтээгдэхүүнийг бас амжилттай ихтэй сургуулиуд руу эсвүүлэхийн тулд одоо ийм төвийг үүсгэн байгуулад ингээд ажиллаад явж байгаа. Одоо ч гэсэн энэ төвдөө зөвлөгөө хийгээ явж байгаа. За тэгээд яг нь ийм туршлага дээр үндэслээд бид хэд одоо шинэ Монгол эрдмийн хүрээлэн байгаа. Шинэ Монгол эрдмийн хүрээлэн бол одоо Шинэ Монгол сургууль, Шинэ Монгол хармаа үжи сургууль, Шинэ Монгол одоо технологийн коллеж, Шинэ Монгол КОСЕН, за тэгээд Бяцхан Монгол цэцэрлэг гээд ийм сургуулиудыг одоо зангидчихэд ийм эрдмийн хүрээлэн байгаа. За энэ эрдмийн хүрээлэнгийн одоо дээр одоо Нава захирлууд бид нарт санал тавьсан. За тэгээ хин энийг удирдаад явах вэ гэд тийм асуудал дээр тулгархад яалтчгүй тэгээд надаас өөр хүн байхгүй гэж бодсон байгаа. За тэр нь болохоор нэг өөртөө ирдээд байгаа даач биш. Яг над шиг дуршлагтай бас тэгээд дээрэс нь Шинэ Монголын үзэл санаа, амин сүнсийг ойлгодог. За тэгээ боловсрал судлалаар гэд мэрэгшээд Монгол Япон хоёрыг бас харьцуулаад ирсэн ийм хүний хувьд би энэ том хариуцлагатай үүргийг маш хариуцлагатайгаар хүлээж аваад хийя гэдэг ийм шийдвэрийг гаргаад одоо ажиллаж байна. За маш олон багш гой багш нар бас бид нар дээр ирж байгаа. За тэгээд Шинэ Монгол сургуулийн хувьд болохоор зургийн хувьд бол ийм сургууль ерөнхийдөө бол бас нөгөө Шинэ Монголын одоо 13 дахь дугаар хороолд байгаа энэ Шинэ Монгол сургуулийг бодвол бас нэлээд апдейттэй, нэлээд сайхан барилга байгууламжтай гэдэг би бол энэ барилга байгууламжийн зураг төслийг хараад үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Энэ юу вэ гэхээр бид нар энэ нөгөө тал цуссан зураг байгаа. Эндээс ороод ирж байгаа. За тэгээ ингээд шууд орж ирснийхаа дараа урлагийн их зал нь ингээд Б1 руугаа орсон зохион байгуулалттай. Тэгээ Шинэ Монгол сургууль бол ялтчгүй нөгөө гутлаа солидог. Яг л нөгөө цэвэрхэн орчинд хүүхдүүдийн зөв дадлыг суулгана гэдэг ийм дадалтай байдаг учраас хүүхдүүд орж ирээд доор гутлаа солиод, хувцас солиод, за буцаж орж ирээд ингээд ангиуд руугаа орно. За биеийн тамирын заалны хувьд бол 2 давхурт ингээд 3 давхуртайгаа зэрэгцсэн байдлаар байгаа. За тэгээд энэ нөгөө талд нь бол номын сан, бүжгийн танхим, за тэгээд бусад бүхий л одоо кабинетууд байгаа. За ялангуяа надад маш гоё санагдчихж байгаа нь болохоор бид нар одоо 4 ширхэг ийм том байгалийн ухааны одоо кабинетууд яг бүрэн юутай ийм дадлагын одоо бэлтгэх өрөөтэйгээ маш гоё ийм том дадлагын туршилт хийх боломжтой ийм өрөөнүүдээр бас хангагдсан. Энэ зурган дээр бид нар бүгдээр яг сургууль талаасаа маш сайн орж хамтарч ажилласан байгаа. За энэ дээр бас манай төгсөгч баясаа бас хийж өгсөн байгаа. За тэгээ энэ бол яг зойрын давхар хэсгийг байгаа харагдаж байна. За энэ болохоор ийм нөгөө нэлээд налуу газар учраас энэ хэсэг бол доошоогоо ингээ орцсон байгаа. Энэ талын жигүүр нь С блок нь болохоор ерөнхийдөө ингээ яг нэг давхар шиг гараад ирсэн. За ингээд ангиуд байгаа. Энэ нөгөө саяны ярьсан лаборатори. Тэгээ энд болохоор нөгөө багшийн дадлагын өрөөнүүд бодис центрээ хийчдэг өрөөнүүд тий. За тэгээ энд цайны газар байж гэн гэд ингээд яг бүр деталийг нь ярих юм бол ингээд харагдаж байна. За саяных бол зойрын давхар байсан. Хүүхдүүд зойрын энэ нэг давхрын энэ хоёр хаалгаар орж ирээд зойрын давхарлаа ороод саяныхаа локерто буцаа солио. Тэгээ буцаж ирээд манай сургууль чинь нөгөө мэдлэг хүндлэх гэдэг ийм соёл байдаг учраас буцаж эндээ хурж ирээд ингээд мэдлээд явчихна гэсэн үг. Цайны газар тэнд байна. За энэ номын сан бол нэлээд том гэд байж байна. За нэг давхрын хувьд бол ийм байна. За түрүүний зойр дээр бас мартсан байна. Энэ ингээд дуу өгжин бүжгийн заал. Тэгээд яг энэ тайз руу гарах гэж байгаа хүүхдүүд болохоор энэ хувцас солих өрөөтэйгээ тайзны арын өрөөтэйгээ ингээд яг мэрэгжлийн бүр дуу хөгжим бүжгийн сургууль шиг гэдэг шиг ийм сайхан барилга байгууламж баригдаж байна. За тэгээд хоёр давхар
болохоор заалман нээж байгаа. За тэгээ багш нарын өрөө байгаа. За тэгээ ингээд ангиуд байгаа. Энэ туршилтын нөгөө кабинет лабораториуд байж байгаа. За ийшээгээ олсын блок бол нэлээ ангиуд болцсон байгаа. За 3 давхар бас мөн адилхан. За энд болохоор багш хөгжлийн бас өрөөнүүд байна. За нэг иймэрхүү зохион байгуулалттай байгаа. За тэгээд бидний хувьд болохоор нөгөө ямар нийгэмд байгаа илээ тий. Анх 2000 онд Шинэ Монгол сургууль үүсгэн байгуулагдаж ах үед байсан одоо контекст Монгол дэлхийн нөгөө ямар чадвар гэж авч үзэж байгаа вэ гэдэг энэ чадварууд бол нэлээд өөрчлөгдсөн байгаа. Бид нар тэгэхээр 2025 онд баригдаж байгаа энэ Шинэ Монгол 3 сургуулийг бол энэ ялангуяа дэлхийд даяар харагдаж байгаа энэ key competence дэлгүүр чадамжуудад бас нэлээд суйрлаж за бид нар яг ямар хүмүүсийг бүрдүүлэх гэж байна вэ гэдэг тал дээр бол судалгаагаа хийгээ явж байгаа. За би энийг өөрөө угаасаа магистр докторт сурж байхдаа нэлээд бас сонсож яг л ийм л хүмүүсийг хэрэгтэй болоод байгаа юм байна. Ялангуяа одоо энэ нөгөө янз бүрийн өөр соёлтой эсвэл ялгаатай ийм соёлтой хүмүүсийн тэр харилцааны чадварууд бол маш чухал байгаа. За энийг болохоор бид нар яг л нөгөө хамтарсан багийн үйл ажиллагаа гэдэг ч юм уу арга зүйгээр бас нэлээд ингэж нөгөө өөр арга зүй хэрэгжүүлж ээж ийм өөрөө бие даасан за тэгээ ингээд төрөл бүрийн төвсийг ашиглах скил одоо техник чадвартай тэгээд ийм сайхан одоо соёлтой харилцааны өндөр ур чадвартай ийм хүмүүсийг бүрдүүлэх хэрэгтэй болоод байгаа. За тэгээ энд бол ингээд бас OECD-ийн гаргасан PISA шалгалтыг зохион байгуулдаг OECD байгууллагаас дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас бол яг л ийм одоо шинэ үндсэнийг бий болгож чаддаг. За ялангуяа энэ NeoCity хотхны дэ хүмүүс бол ерөөсөө манай төгсөгчд энэ төгсөгчд шиг энэ хүмүүс шиг яг энэ шинэ үндсэнийг бий болгож чаддаг хүнийг одоо бид нар зорино хурцдал байдал бэрхшээлийг эвлэрүүлэх боломжтой ийм хүмүүсийг одоо хөгжүүлнэ. Хариуцлага хүлээх чадвартай ийм хүмүүсийг бүрдүүлнэ. За тэгээд хүүхдийн хувьд бол ийм ерөнхийдөө бол 4 тал байгаа. Эцэг их багш нар тэгээд одоо анги хамт олон тэгээ орон нутаг гэсэн ийм зүйлээр хамааруулж яадаг. За энэ NeoCity хотхон дотор бол энэ бүх хүмүүс бол хамтарч ажилласнаар хүүхдэд илүү цогцоор нь одоо хүргэх хүмүүжүүлэх боломжоос бүрдэж байгаа болов уу гэж харж байна. За энийг ер нь яач та дараа нь бас боломж байлгах. За тэгээд бид нар алсын хараа эрхэм зорилгыг бол ерөөсөө нөгөө шинээр юм зохион бүтээхгүй бид нар Шинэ Монгол гэдэг маш их хөгжүүлж ирсэн юм нөгөө соёл байгаа. За энэ соёлоо яг л хадгалаад бид нар яг бусдад туслах те талархах сэтгэлтэй тийм өөрийн аз жаргалтай олж бусдыг аз жаргалтай болгож чаддаг ийм хүмүүс бүрдүүлнэ. Сургууль гэдэг бол ерөөсөө л эрхэм зорилго алсын хараан дээр удирдагдаж явдаг зүйл байгаа. За энэ бол ерөөсөө л Шинэ Монгол сургуулийнхаа үндсэнийг тэр чигт нь шингээгээд аваад явна. За тэгээд алсын хараан дээр түрүүн хэлсэн би 2025 он учраас бид нар нөгөө апдейт хийх хэрэгцээ гарч байгаа. Тэр утгаараа бид нар одоо алсын хараагаа бол ерөнхийдөө аз жаргалтай хүүхэд бүрийн онцлогийг дээдэлдэг итгэл даасан сургууль гэж тодорхойлж байгаа. За эрхэм зорилгоо бол улс орны хөгжил, хүний хөгжил одоо чанартай боловсрлоос гээд манай одоо үүсгэн байгуулагч Галаадар хогшийн одоо үзэл баримталд суурлаад за Монгол хүний амин чанар буюу identity тэр бүхнийг шингээсэн бие даасан бүтээлч манлайлагчдыг бэлтгэж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулнаа гэсэн ийм зорилгыг одоогоор тавьсан байна. Мэдээж нөгөө сургууль өөрөө юутай байхын тулд юм нөгөө амьд байхын тулд яг бүр эцсийн байдлаар удирдлагын багш нар бүрдсэн тохиолдолд бид нар дахиад энийг маш сайн хилцүүлэг хийгээд сайжруулад явнаа. За тэгээ энэ үнэт зүйл бол яг л Шинэ Монгол сургуулийнхаа үнэт зүйлээр явж байгаа. Та бүхэн эцэг эхчүүд бол маш их мэдж байгаа өнөөдөр ч гэсэн явж байгаа. Энэ алтан гурвалжинг бол манай эцэг эхчүүд угаасаа аягүй сайн мэддэг. Хүүхдийг нөгөө цогцоор нь хөгжүүлэх одоо оюун ухаан, толгой одоо зүрх сэтгэл, бие бэлдэр гэсэн ийм 3 зүйлийг цогцоор нь хөгжүүлнэ гэдэг ийм үндсэн дээр явна. За мэдээж
хүндлэл итгэлцэл. За тэгээ багшийн хувьд бол хүний багш гэдэг энэ концепцээр явна. Багш бол ямар нэгэн судлагдхууны ямар нэгэн хичээлийн багш биш, яг хүний багш гэдэг утгаараа хүүхдийн насны онцлог, хүүхдийг одоо зааж чиглүүлэх юм чадвараар бүрэн эзэмшсэн хүүхдийн төлөө гэсэн юм хүний багш байна. За тэгээд мэдээж төгсөгчийн загвар бол саяныхаа одоо алтан гурвалжин дээр тулгуурлаад ийм байна. За та бүхэн бас уншаад танилцаарай. Нилээн бас цаг явцсан байгаа учраас чи хөтөлбөрийн онцлог давуу тал гэдэг. Саяхан бид нар бас нөгөө удирдах зөвлөлийнхаа юг яасан байгаа. Хурлыг хийгээд ерөнхийдөө энийг нилээн яриад татлаад явсан байгаа. За тэгээд багш хөгжлийн бодлогын хувьд бол ерөнхийдөө оюуны мэдлэг, хүмүүжил, эрүүл бие бэлтрийн одоо цогц хөтөлбөр одоо хүрээнд багш нарыгаа одоо энэ цогцоор нь хөгжүүлнэ. За сая ярьсан зүйлүүд ерөнхийдөө. За тэгээ ер нь бол Япон хувийн маяг гэдэг маань бол хүүхэд бүрийг онцлогийг одоо чухалчилдаг, нандиндаг, хүүхэд төвтэй, тэгээд идэвхтэй сургалтын арга буюу active learning-ийн одоо арга зүйгээр дамжуулж явна. За ийм багш нарыг одоо сая бас нэлээд групп дээр багшийн тухай бол нэлээд асуусан байна л да. Бид нар яг үннээ л хэлнэ. Одоо Шинэ Монгол сургууль, Шинэ Монгол Хармаа үжийн сургуулиас тэдэн хувийн багшийг бүрдүүлнэ гэсэн юм огт байхгүй. Бид нар ерөөсөө л ийм сэтгэлтэй багш нарыг маш өндөр шалгуураараа, өөрсдийн шалгуураараа сонгон шалгаруулад өөрсдийнхээ одоо аль хэдийн 25 жил хоримтлуулж ирсэн ноу хавгаараа тэр багш нарыг сургана. Тэр багш нарын зарим нэг одоо хэдэн хувь нь бол шинэ багш нар байна. Зарим нь бол яг тэр маш сайн туршлагатай хүмүүсээ тэр харилцаагаа маш сайн бодож байгаад бид нар яг Шинэ Монголын багш нарыг шинээр бэлтгэнэ. За мэдээж манай Шинэ Монгол сургуульд багшилж исэн багш нараас бол нэлээд санал ирээд бас өөрсдөө ирж багшлая гэсэн хүмүүс бол байгаа. Гэхдээ энэ бол алавгүй. Манай жишээл Шинэ Монгол Хармаа үжийн сургууль дээр бол анх үүсгэн байгуулахад 2018 онд бол ганцхан багш Шинэ Монгол нэгээс явж исэн байгаа. Тэгээд одоо ийм сургууль болсон байгаа. За энэ бол ерөөсөө л менежментийн арга. Тэгэхээр бид нар бол одоо Шинэ Монгол сургуулиасаа тэр багшийг авчирна гэсэн юм огт байхгүй шүү. Энийг бол бидний менежментийн ноу хав байгаа. За тэгээд онцлог давуу талын хувьд бол та бүхэн эцэг эхчүүд маш сайн мэдж байгаа манай сургуулийг амьдрах чадварт суурилж байгаа. За амьдрах чадварын бүх одоо хөтөлбөрүүдийг те одоо боролдоо хөтөлбөр гээд одоо яг өдий гэх юм уу те хонь мал төлж байгаа ийм үеэр мал дээр очиж ингэж хүүхдүүд бас амьдрах чадвараа дээшлүүлэх гээд энэ 4-5 дугаар ангид хэрэгжүүлдэг бол ахлах сургууль дээр одоо цэцэрэг нь хураах, төмс хураах гэдэг ийм үйл ажиллагаа хийгээд одоо танхимын бус байдлаар амьдрах чадварт энэ хөтөлбөрүүд бас яг явдгаараа явна. За тэгээ монгол хэлний хөтөлбөр дээр бол онцгойлон анхаарна. За энэ юу вэ гэхээр монгол хэл болон одоо их хэл болон гадаад хэл гэдэг бол нөгөө одоо бол нэлээд бас юм Монголын нийгэмд яригдж байгаа хүн болгон хүүхдээ гадаад хэлээр сурах гээд байгаа. За тэгээ ингээд нялх хүүхдээс эхлээд ингээд нөгөө захим таблет ашиглаад ингээд хүүхдүүдээ нэлээд тийм англи хэл сургаад байгаа ийм буруу юм бол нийгэмд харагдаж байгаа. Бид нар бол ерөөсөө л их хэлний хөгжил бол 10 насны хана гэж байдаг. Их хэлний хөгжлийг нь одоо алдагдуулахгүй тул 10 нас хүртэл их хэлийг маш сайн заана гэдэг ийм бодлогоор явнаа. Би өөрөө бас яг 10 настайдаа Японд очиж амьдарсан хүн байгаа. Тэгээд тэр үднээсээ ч гэсэн би байлингвал гэдэг юм юу байх вэ гэдгийг яг шинжлэх ухаанч. Ялангуяа хэл шинжлэх ухаан дээр тулгуурлаад хүүхдүүдийг чинь эцэст нь бол хос хэлтэн болгоно. Гэхдээ 4-р анги хүртэл бол удаан монгол хэлээр явна. 4-р ангиасаа эхлээд англи хэлийг зааж эхэлнэ. За inclusive education буюу одоо AI-гийн концепц гэж байдаг. Хүүхэд бүрийн тэр одоо ялгаатай хэрэгтэй онцлог гэдэг бол одоо diversity гэдэг зүйл яригадаад ингээд боловсролын тогтолцоо одоо дэлхийд даяараа маш өөрчлөгдөж байна. За энэ дээр тулгуурлаад одоо тэр тэгш хамруулах одоо хүүхэд бүрийн онцлог дээр сургууль одоо суурилсан
тийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Гэхдээ энийг бол одоо бид нар нэлээд сайн дурсагдсныхаа дараа багаар хэрэгжүүлж эхэлнэ. За тэгээд заах арга зүйн хувьд бол одоо нөгөө C хөтөлбөр буюу social and emotional and ethic learning гэдэг хөтөлбөрүүд байгаа. Шинэ Монгол нэг сургууль дээр бас хэрэгжиж байгаа. Энэ сургалтынхаа одоо заах арга зүйдээр тулгуурлаад хүүхэд төвтэй идэвхтэй заах арга зүйг ашиглаад багш хүн бол ерөөсөө чиглүүлэгч, заадаг хүн биш, хүүхдийг чиглүүлдэг facilitator байна гэдэг ийм үндсэн суурьтай явна. За бага дунд ахлах сургуулийн ялгаа бол маш өөр. Ягаад гэвэл бага сургууль бол зорилго нь нэг өөр байна. Дунд сургуулийн түвшний боловсрол бас нэг өөр зорилготой. Ахлах сургуулийн түвшин бас өөр байдаг учраас тухайн онцлог бүрд нь таарсан бас яг нөгөө төгөлдөрчсөн буюу одоо сонголттой хөтөлбөрүүдийг бас ахлах сургууль, дунд сургууль дээр нэлээд оруулж ирнэ. За энийг бол бид нар бүр тодорхой болохоор илүү сайхан та нартай танилцуулнаа. За ихэл гадаад хэл гээд ингээд явж байгаа. Энийг бас нэлээд ярих юм бол цаг явах шинжтэй байна тий. За тэгээ ер нь бол зөвхөн нөгөө мэдлэг биш тий. Чадвар. За тэгээд нөгөө чанар гэж ярьж байгаа. Мэдлэг, чадвар, чанар гэдэг ийм зүйл дээр бүх хичээл минь суйрлаж явна. За тэгээд арга зүйн онцлог би сая бас ярьчлаа л да нэлээ. Чиглүүлэгч, багш бол чиглүүлэгч, хүүхдүүд бол нэг нэгнээсээ илүү их суралцж байгаа одоо. Тэгэхээр багаар ажиллаад одоо нөгөө суралцсан дизайныг бол маш олон төрлөөр хийгээд багш бол тэрийг удирдаад чиглүүлж яадаг хүн бас. Тэрнээс багшаас ингээд мэдлэгийг байнга өгөөд байна гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр багшийн дизайн бол нэлээд бас хувьсаж шинжлэгдэх болно. За тэгээд яг энийг бол хүмүүс маш их асууж байгаа. Гэхдээ бас Facebook дээр тавьсан байгаа. Энэ жилийн хувьд бол бид нар ийм төлөвлөлтөөр 340 хүүхэд элсүүлнэ. За 1-р анги, 6-р анги дээр бол бид нар яг шинэ элсэлт гэдэг утгаараа 6 сард элсэлтээ авна. За тэгээд бусад бүлгийн хувьд бол энэ жил бас бид нар нэлээд нөгөө цаг хугацаатаа уялдаад неосити төсөлтөөгөө бас нэлээд сайн нөгөө 70% гэрээ гэдэг утгаараа ажиллах учраас 6 сараас 8 сар хүртэл бол ингээд эсэлт маань бол бусад ангиуд дээр бол үргэлжлэх байх гэж төсөөлж байна. За тэгээ мэдээж 9 сараас ч гэсэн элсүүлэх магадлал бас гарч ирж магадгүй. Гэхдээ бид нар бол яг энэ хотхон маань өөрөө концепц нь сая Наранбаат захирлын хэлснээр 70%-ийнхаа хүүхдийг одоо нөгөө ойрхон амьдрна гэдэг чинь өөрөө үнц нь байгаа учраас 70%-ийнхаа квотыг неосити хотхноос бүрдүүлэхийн тулд одоо энэ нөгөө орон сууцтайгаа маш сайн уялдаж ажиллах шаардлагатай байгаа. За ямар ч хэлсэн шинэ элсэлтийн хувьд маань та бүхэн маань эцэг эхчүүд бол 6 сард элсэлтээ авнаа. За ялангуяа тэр хамтарсан ярилцлага. За 6 дугаар анги дээр бол мэдээж сурлагын шалгалт бол авна. За тэгээ ийм танхимын хэлбэрээр сонгон шалгаруулалтаа явуулнаа. За ерөнхийдөө сургуулийн хувьд бол 2032 он гэхэд ерөнхийдөө яг тэр багт дамжны дагуу 1320 хүүхэдтэй ийм бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Харин тийм. Сайн нөгөө бид нар ярилцчихсан шүү дээ нөгөө хотгоноос хүүхдүүд бас хотгоноос нөгөө эсэлтийн 70%-ыг авах ач холбогдлыг тэр чинь нэг юм community үүсэт байгаа гэл те наадаж одоо ингэдэг гэсэн суурь захирал түрүүн ярьжсэн шүү дээ ингээд нөгөө хүүхдүүдтэй ингээд сургууль дээр хог ялгаж хаяхыг нь зааж өгөөлэдэг гэтэл нөгөө хүүхдүүд чинь энэ тэндээс ирсэн нөгөө community байгаа тэгэл нөгөө амьдрал дээр тэрийг хэрэгжүүлдэггүй гэдээ яриадсэн те тэгэхэд чинь одоо нэг хотгонд бүгдөө амьдарцгаар чинь хотгоноороо тэр чинь хогоо ингэж ялгаж хаях гэдэг байгаа байхгүй хүүхдүүд нь сургууль дээр ирж сурсан юм а одоо ингээ ангийнхаа найзуудтайгаа нэг доор амьдарч байгаа юм чинь тэрийг ялгаж хийгээд эцэг эхчүүд нь тэрийг суралцаад те ингээд сурсан юм аяг амьдрал дээр хэрэгжүүлэх гээд байгаа яг ингээд нөгөө бүр орчин суугчд нь хараад шалгаж штэ те хотгоноороо яваад та тэгнэ шүү дээ өглөө хотгоноороо яваад хогийн самбуудыг хараад эдгээр юм даалгавар хийж гинөө ингээ явчих юм ба штэ те харин тийм учраас заавалчгүй хотгоноосоо 70% авна гэдэг ингээд байгаа тийм. За тэгээ өшөө бас юу гэж хэлээ. Ямар асуудал нөө сургуулийн эсэлтийнхаа хугацааг хэлсэн. Тийм 6 сард аавна гэж байна. Тэгээ 6 сартаар бэлдээрээ аман буюу нөгөө хамтарсан ярилцлага авт юм байна.
Хүмүүс нэлээд бас сандраал асуугаад байлээ те 3 дугаар шатных нь байрнаас авцсан чинь шинэ Монголд хүүхдээ оруулж чадахгүй болчихгүй дээ л гэдэг. Энэ дээр нэг хариулт өгөх үү? Тий. За яг хоо. Бид нар өмнө бас нөгөө 9 сард мэдээ гаргасан. Би чинь бас бизнес сегмент дээр өгсөн яг энэтэй холбоотойгоор тэгээд Монгол бид нар анх удаа нэг юм зөв хамтралыг бий болгож байгаа. Тэгээ манай төслийн хувьд бол Шинэ Монгол сургуулийн урьдчилан байдлаар бид нар нэг юм 30 орчим тэрбум төгрөгөөр энэ том сургууль баригдана. 10,000 м квадраттай одоо урлаг заал, спорт заал, нөгөө хүүхдэдээ зориулсан маш олон гоё зүйлийг шингээсэн ийм сургууль. Би зураг харчаад өөрөө бас жоохон би багтаа ийм гоё сургуульд сурж исэн бол гэж бодохоор. Тийм. Тэгээд Neon City төслийн багийн хувьд бол одоо энэ 30 тэрбумын бол 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бид нар гаргаж байгаа. Тэгээ Шинэ Монгол Эрдэнэ өрүүлэн байна. Үлдсэн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар барьж байгаа учраас бид нар манай хотгоноос эсдийнхэн 70% аваач. Бусад тэр хавийн шинийн ярмаг одоо буян тухай гээд хүмүүс байж байгаа. Энээс 30% авна. Тэгээ 100% бол бас авч болохгүй. Зүгээр байр аваад тий сургуульд ороодох нь сургалтын хүүхдийн community одоо чадрын асуудал ингэ яригдах учраас манай байрны гэрээн дээр та манайхаас байр авснараа Шинэ Монгол сургуульд хүүхдээ шалгалтгүй оруулна гэсэн заавал оруулах ёстой гэсэн үг хүлээхгүй гэдэг ийм заалт байгаа. Нэг тийм энэ жилийн 340 хүүхэд ESET авна гэж яхад нөгөө 70%-аар тооцохоор 220 хүүхэд нь манай ажилтнанд орох байрны 400 айлаас дундаас 220-ыг нь шалгалтыг нь авч ESET-ээр нь оруулна. Үлдсэн одоо 30% буюу 120 хүүхдийг нь бусад олон нийтээс авч яж энэ өөрөө одоо зөв харилцаатай болох юм байна гэж бид нар хоорондоо ярьж байгаа. Надаас айгүй олон хүүхдээ оруулмаараа шалгалтгүй оруулж өгөөч гэдэг ингэдэг. Тэгээд энэ бол одоо суур захирлын одоо ажлын мэдих асуудал. За бидний хамгийн зүйтэй тохиролцсон одоо зүйл арга барилын хоорондоо юу вэ гэхээр бид нар Шинэ Монгол сургуулийн менежментэнд зеро огт оролцохгүй. Шинэ Монгол сургууль дээр MFG Neon City-ийн баг ямар нэгэн одоо шир хувьцаа байхгүй. Сургуулаа хийж чаддгууд нь сургуулаа хийгээд зөв зөвтэй төврийг хийгээ явах болохоос бид нар сургууль байгуулах, сургуульд оролцох гол одоо ямар ч юм шаардлага байхгүй. Нөгөө талдаа бас хүмүүс зарим нэг нь одоо Шинэ Монгол сургууль одоо барилгын бизнес рүү орох гэдэг юм шүү гэж нэг коммент бичсэн байлээ. Тийм зүйл байхгүй. Neon City энэ төслийн борлуулалт ашиг орлоготой Шинэ Монгол сургуулийн байхгүй. Бид нар бол бас зөв ингээ хэрэгжүүлчих юм бол бусад сургуулиуд болон бусад барилгын гүйцэтгэх компаниуд бас авч болох үс бид нар олон сургуулийн хүртэцээг нэмэгдүүлж боловсролын салбарт юм хүртээмжийг нэмэгдүүлж болох үс юм одоо хамтралын модулийг гаргаж ирээд тэгээ энийгээ бид нар маш удаан ярилцаж тий тийч хамтрахын тулд дөрмөө сайн тохирно нуудалцахгүй байх нь чухал шүү дээ. Тэгэхээр бид бол одооноос ингээд байр аваагүй захиалга эхлэегүй байхад маш байр авсан чинь хүүхдээ оруулж өгөхгүй хүүхд тэнцэхгүй бол яах юм бэ гэдэг юм асуусан гэдэг. Тэгэхээр бидэнд маш том боломжийг олгоод нийт одоо 1000 хүүхэд одоо тест шалгалт өглөө гэхэд тэрний чинь авах байгаа эсдийнхэн 70% зөвхөн хотхныхаа хүүхдүүдийн дунд гэж магадлал өндөр л дөө. Гэвчээр тэр нэгдүгээр сонгогдох магадлалыг өндөр болгож өгч байна. Хоёрдугаар тэр дотроо хоорондоо ямар ч сургууль орон сууцны хот хоёрын хооронд зам байхгүй. Дэв нөхөн гарцтай, гүүрэн гарцтай тийм боломжийг бид нэг олгож өгч байгаа. Дээр нь манай Шинэ Монгол сургууль огт байхгүйсэн ч гэсэн манай үндсэн төсөл сая бид нар танилцуулсан бид нар үнэхэрийн сайн, үнэхэрийн чанартай үлгэр жишээ болохоор биднийг нэг одоо олон жилийн дараагийн барилгыг захиур өвтөр ингээд та бид ингээд барихад нөгөөдөл чинь нэг гоё юм хийдэг шүү гэсэн брендийг үүсгэх гэж бид нар явж байгаа. Тэгэхээр юу гэдгийг одоо нөгөө зарим хүмүүс манайхаас байр авахгүй мөртлөөсөө монголчууд нөгөө өөнтөж бичиж байгаа тийм ингээд сургуулийг урдаа гаргаж ирээд сургуулаар дамжуулж борлуулалтаа хийх чинь бизнес хийх чинь гэдэг. Yes энэ чинь бизнес. Тэгтээ эцсийн бүлэгтээ бид нар Монголд бас байхгүй л өмнө бас байгаагүй л хэмжээний маш олон шийдлээ шингээсэн нэг юм гоё одоо хүн амьдрын нөгөө хүний амьдрын гэдгийг тооцоож бодож тэр ирээдүйн ашиг орлогыг хоёрт тавьж байгаа бид нар чанараа төрүүлж барьж байгаа учраас бол нөгөө одоо захиур та бид гурав бол одоо хүмүүс юу гэж хэлэх үү гэхээр манайхаас байр авснараа та шалгалтгүйгээр
ямар ч ярьцлагагүйгээр шууд сургуульд орно гэдэг үүр хүлээхгүй. Үүнийг бид нэр гэрэн дээрээ айгүй хатуу туцгаж өгч байгаа. Тэнд ангиараа хамт олноороо нэг дор амьдраад гоё амьдрах тэр боломжийг бид нар зохион бүтээж байгаа. Бид нар хамтарч ингэж хийж байгаа ийм зүйл байгаа шүү. Тэгээд суур захирал бид нар ярьсан нь болохоор яадаг ч гэсэн хугацаа хэлэхгүй л ингээ болохгүй байгаа. Тэр 6 сарын 20 дээр нэг шалгалтаа аван тэр хугацаагаа бид нар бас нэг 4 сараас 5 сараас өнөө суур захирал аль биесээр ингээ тавиад сургуулийн процессыг бол цэвэр суур захирал мэднэ, суур захирал авна. Бид хоёр бол сургуулаа хотхноо барина. Та мөнгө олно. Тэгээ одоо ингээд хараа сая одоо манай Монголд ганц дутагдж байгаа юм наадах ч байхгүй. Одоо чинь ингээд шин залуучууд залуучууд яаж бизнес хийж байгаа, яаж хоорондоо хамтарч ажиллаж чадж байгааг харуулах гэдэг шүү дээ. Энд бид нэр те өөрийгөө оруулчихжээ. Залуучууд. Тэгтээ одоо ингээд чаддгаараа нийлж байгаа байхгүй юу бид нэр. Тэрнээс биш те хүний хийж байгаа амиг дундуур нь ороод би чаднаа гээл те. Одоо манай нэг том ах нарын нэг зовлон тэр вэ штэ том бизнесүүдийн те бүх юмыг барьж аваад хийх юм аа самар чөмж байгаа юм шиг л ерөөсөө. Үгүй хийж чадж байгаа цаана хөөхний нэг болт дорж дулмаа байж авчих л та үйлчлэгийг те хамтраад гой сайхан хамтраад гой бүгдөө хөгжиж болно штэ те. Тэгэхгүй тэгэл урдуур нь ороод нөмө хөөхий жижиг дундаа булааж аваад бизнесийг хийгээл одоо ямар ч хэрэг байдгийг ингээ. Тэгэхээр хамтарч чаддаг те бизнесээрээ бид нэр чаддгаараа хамтарч чаддаг гэдгийг л харуулах гэдэг юм онцлогтой төсөл байгаа тийм үү манайхаа? Тэгээд та нарт одоо чадгаараа бид нэр ингээд нээлттэйгээр те мэдээлүүдээ өглөө ийм одоо төсөл ингэж танилцуулга хийсэн төсөл байхгүй л болов уу гэж бодож байна. Тэгэхээр нөгөө за асуух зүйлүүд байвал та нар бүгдөө тэр юу руу оруулж тийм neocity.mn гэх сайтн дээр захиалга авах бүх тайлбарууд нь байгаа. Сайн нөгөө товчон итгэвчгүй байна гэдэг л бүх мэдээлүүдээ оруулаарай. Хүүхдээ оруулна оруулахгүй гэдгийг дээр тийм үгүй гэдгийг хүртэл дарж яаж товчон итгэвчж байгаа. Тэгжээ захиалгаа өгж болж байгаа шүү. Сургуультай холбоотой мэдээллийг Шинэ Монголоос авна, барилгатай холбоотой мэдээллийг захиураас авна. Хөрөнгө оруулалтын асуултууд байсан. Хөрөнгө оруулалтын асуултуудыг бид нар хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаанд санал болгож байгаа учраас олон нийтэд бид энэ талаар тодорхой мэдээлэл өгж болохгүй. Тийм болохоор манай Үлзий Инко капитал буюу 77 энэ бомбемтыг ашиглаад 77 63 гэдэг дугаарлал уудтаад эсвэл Үлзий Инко капитал гэх манай пэйж байгаа шүү дээ. Тэгээ тийшээ ороод ингээд бүх мэдээллийг бол авч болно шүү. Тэгээд энэ гоё төслийг одоо нөгөө бид нар чинь одоо нөгөө тэгвэл давуу эрхийн хувьцааг нь аваад ч гэсэн та энэ төслөөс бас өгөөж хүртэж болно. Та энэ төсөлд бас ингээ гар бие оролцож байгаа гэсэн. Тэгээ бүгдөө монголчууд хамтраад юу хийж чаддгийг харуулцгаая. За ингээ өндөрлөхөө. Хэлэх юм байна уу? Өшөө оргицсан юм байна уу? Модератор нь. Миний өнөөдрийн ингээ лайвчны эхний өдөр лайвчны карьерийн эхний өдөр ингээ өндөрлөж байна. Тэгээ эхний нэг жоохон техникийн асуудлыг тооцоол гайг болчихвол гэж бодож байна. За ингээд асуултууд байл тэгээ бид нэр тандаараа доор ингээд комментээр үлдээгээрээ энэ лайвыг хадгална. Тэгээд хэрэгтэй тий нөхөн үзэж байна шүү. За ингээд баярлаа ёо. За баярлаа. За амжилттай боллоо.